яг тэр чинь би буруу санаагүй бол 2 цаг үлээ 2 цаг 30 минут хүрсэн. Йоо. Тэнд хугацаанд гараагүй юм шиг байна. Би өөрөө үзээгүй болохоор мэдгүй байгаа. Хугацаанд гараагүй шүү дээ. Тийм ямар ч гэсэн нөгөө гэрэл астдаг нэг юм хэсгийг гаргаад л нөгөө 100 тойрог болсон гэдгийг харуулсан. Тэр чинь ингээд манай ээж ч гэсэн ингээд 2 цаг шахав ингээд л би яг санахгүй байгаа маа. Тасралтгүй шүү дээ. Тэр чинь дунд нь гацхгүй шүү дээ. Тэгээд 2 цаг тэр чинь ингээд дөнгөлцсөн цаа. Тийш дээ. Дөнгөр мангар хүнд цаа. Би ми чинь ийм нарийнхан чаагаас. Гомбог цогтөг гар минь очиод. Би яа сүултээ ингээд тухаараа түлхэж үлгээд тэр нь харагдсан яа. Сайн байцгаана уу? Дэлхийн өнцөг булан бүрт сууж байгаа монголчуудаа энэ өдрийн мэндийг хүргээд Эдэн подкаст нэвтрүүлгээ эхэлж байна. Өнөөдөр манай студид хүндтэй зочин хүрэлцэн ирсэн байна. За тэнгэр багцсан хоёр бүсгүүтэй би ямарч ирсэн сууж байна. Тэгээ манай Баярмаа дүү маань надтай өнөөдрийн подкастыг бас ассистент хийж хамт хөтөлбөрөөр хүрэлцэн ирсэн байна. За тэгээд ойлгомжтой Монгол улсын яг одоо бол Баатар гэж хэлээ шүү. За энэ хүмүүсийн нэг нь хандаа хүрэлцэн ирсэн байна. За баяр хүргье. Баяр хүргье. Тэ хандаа маань айгүй шахуу хувиртай явж байгаа зав гаргаад бас манай подкастт хүрэлцэн ирсэн. Баярлалаа. Японд нөө лиг нь эхэлсэн байгаа. Тэгээ тэр дундуура гяс Монголд нэг 2-3 амжуулах ажил байгаа. Тэр дундаа намайг хийчлээ. Сайн явж ирв үү? Сайн явж ирлээ. Жоо нойр дутуу тэгэл нэг юм мандаа сая нөгөө нүрд будалт хийлгэж байгаа л ингээл жоох унтах маягтай нэг тиймэрхүү л. Аа. Очоо шүү тоглолттой болохоор тэгэл одоо жоох зохицуулна да. Аа. Ямар тэмцээнд орж байгаа вэ? Одоо би юунд Японы хөлөөлийн дээдлэгтэн тоглож байгаа. Аа. Тэгээд бид нар чинь нөгөө хагас бүтэн сайн болгонд тоглолттой байдаг болохоор тоглолтоос тоглолтын оронд гялс явчаад ирья. Монгол улсын их ормын дуудаж байна. Тэ. Тэ. Ямар ч сан дахин баяр үргээ үзэж байгаа хүмүүс маань ч гэсэн бас хандаа маань ерөнхий яг нь physical Asia гэдэг зүйлээс өмнө маш их хандлттай байсан. Нодон бас битээр ярьцлага хийжсэн шүү дээ. Тэгээ яг сая нөгөө нэг юм жижигхэн нэг юм тэр чин тоглоом л учраас нэг юм алдаа гарлаа гэсэн янз бүрийн басан. Тэрэн дээр нэг Facebook дээр нилээ юм боллоо тий. Манай хүн ч тэрийг бас зүгээр орхисонгүй тий. Би чинь нэг тийм юу гэх юм уу да одоо нэг юм за юу гэж хэлэх юм дэвтэхнэр тайлбарлах гээд оролдох юм бол одоо нэг юм эерэг дүү гэх юм уу. Жоо мангар эерэг төрлийн хүн юм шиг байна. Тэгээд одоо болж байгаа процесс одоо жишээлбэл би бүгдийг хүлээж авч байгаа хгүй юу? Окей те би алдаа гаргасан юм чи мэдээж хүмүүс тэрийг шүүмжлэх нь одоо байх л зүйл те. Яг байгаагаараа хүн гэдгийг би бол маш сайн мэднэ. Тэг нотлож байгаас те. Би бол тэрийг маш сайн мэднэ. Тэгвэл нөө тэр явдал чинь болохоор бүр 2 сард авагдсан зураг авалт ч тийм. Тэгвэл миний хувьд болохоор бүр одоо эн чинь 9 сарын өмнө болцсон үйл явдлахгүй юу? Болоод нөгөө сэтгэл мэдрэлийн хямралдаа ороод гардгаа гараад тэг өнгөрцөн байжгаад ингээд дахиад үзэж байгаа гэх юм уу тийм. Тэгэхээр ингээд за нэгэнт ингээд миний хувьд болоод өнгөрсөн зүйл. Тэгтээ мэдээж хүмүүс болоо яг одоо үзэж байгаа болохоор мэдээж ингээд те мэг гэл ингээд маш их сүрэг ингээд комент гэх юм уу одоо мессеж гэх юм уу ирсэн. Тэгтээ яг тэрний ард одоо би гэдэг хүн юу хийгээд байгаа вэ гэхээр яг үннийг хэлэхэд бол Японд би ингээ ганцаар амьдарч байгаа шүү дээ. Тийм ингээ мэржлэлийг тоглож байгаа. Тэнгууд яг гэртээ ингээл ганцаараа л байгаа шүү дээ. Ингээ нэг том өрөөнд дотор ингээ тэгэл яг ойлгож байна. Тэнгууд ингээ нөгөө бүх нөхцөл байдлыг ойлгоод буруугаа хүлээж байгаа хэрнээсээ ингээл нөлбөс бөмбөрөөдсөн за. Би бүр өөрийгөө шоолоод одоо нөгөө тэрийг бодохоор ингээд жоохон үгүй тийм чинь ээж аваасаа хол тэнд тэгэл ганцаараа байгаа шүү дээ. Тэгээ нөгөө хамгийн гол нь юун дээр амар юм emotion болоод ингээд өөрийгөө сонсоод үзсэн чинь нөгөө тамирчин хүнийхээ хувьд ингээд өөртөө айгу гутарсан байхгүй тухай тийм ялагдах дурггүй тий мэдээж ингээд бүр яг ингээд нэг бүр цээж ураа ичмаар тийм бүр ингээд тэгтээ тэгж чадахгүй штэ хүнтэй ингээд бүр гэзэлэгнээд боллаа. Яагаад ярих гэсэн чинь. Тэгээд яа зүгээр. Энэ нь нас яваад байгаа биш үү? Их чөрөө донцооснаа те. Одоо тэгээ би бол одоо тэнгүүд бүр усан үдээ юм сууж байгаа юм байна. Та ингэ баг цуглуулж өглөөлээ. Хандаа угаасаа байгаагаараа тэгээ emotional байгаа бүх зүйлээ зүгээр хамаагүй хэлждэг. Би тэр анх
танилцж байгаа. Сайн байхаа би юм гээл яг танилцж хат амар тэрэн таалагдчихсан. Санжи өдөртэй яг тэгэл танилцчихсан тий. Одоо ч бас баггүй хугацаа өнгөрчлөө шүү дээ. Тий. Тэгэл яг нөгөө өөртөө ингээ гутарж байгаа юм хэцүү болж байгаа юм өөрийгөө харгадаж үзэж байгаа. Гэхдээ тэр чинь яг үнэндээ ингээл 24 цагийн зураг авалтуусаад манай хэд бол зөндөө ярьсан шүү дээ. Эхний даалгавар чинь би тэгээ 7:30-д гарч явж байгаа юм. Тэгээд дараа өдрийнхөө студиэс гараад ирсэн чинь үүр цайцсан. Тэгээ бид нар чинь нөгөө өглөө гарсан хүмүүс чинь ингээ хав оронхоо өрөөнд одоо том студи дотор зураг авалт би болоо л байгаа шин. Одоо ийм чим тийм чим гэж тэгсэн чинь дуусаал бүгд ингээл ядраал нурмаагаал хэлж авахгүй яалтчгүй. Тэгээ нөө цаг яаж өнгөрж байгааг мэдэхгүй ингээ алцаад аваа болохоор юу гэдэг чинь арайч тийм урт өнгөрцөн гэж бодохгүй шүү дээ. Тэгээ гараад ирсэн чинь үр цайц. Тэгээ бид ч гайхаад уц муц бүх юм хураалгацсан. Тэгээ очиод цаг гарсан чинь өглөө дахиад 7 цаг болж байгаа юм чи. Ваа. Тэгээд амьдралтаа анх удаа нэг юм зураг авалтанд орсон чинь 24 цагийн зураг авалт орсон байдгийг. Амьдралтаа анх удаа тий. Тэгэл тэрэн дээр чинь би бас ингээ амар их бэрхшээл авсан. Ер нь ингээл нөгөө энэ тэндээс амар том хүмүүс ингээл нөгөө өвдөгний дотор шүрмэс сунаал. ACL үү? Дотор шүрмэс. Энэ одоо нөгөө дотгошоо ингээс хамгаалдаг шүрмэс нь. Яг нөгөө Индонез, Филиппин хоёртой алцдаг нэг хэсэг үстэй. Түрүүл бид гурав алцаал гэдэг. Тэг. Тэрэн дээр нөгөө Индонезийн нэг бадминтоны нөгөө залуутай нэг ингээ 3 нөгөө махан уу болцсон. Тэг хамгийн толд нь хөл орчоод тэг ингээд чамайг нэг амар түлхсэнтэй араас чинь. Дээр мэржэн зөө энэ үг нэ ёо эстэнэрээ. Тэг ингээ хөлөө татсан чи ингээд нөгөө мушгиралтаад хөлөө ингээд одоо мушгаад татсан. Тэгээд гарчгүй амсч 3 хүн тэгэл алцаал. Тэг угуутай энэ хөлөөрөө жигээл хөлөө гаргаж аваад л гэж тэрчээсэн зүгээр алаан болж амсч. Тэгээд за ямар ч гэсэн хөл жоох юу болчиход тэгтээ одоо хөл юу боллоо гэдэг яхан тиймстэй ямар ч юу байхгүй. Тэгээд мэдээж одоо юу гэдэг бэртлийн авч юм бол эхний үе дээрээ би хий нэгэн бэртэх юм бол дараагийн замын тоглож орно гэж тийж амч. Тэгэхээр нөгөө яг тамирчин хүндээ ч юм уу мангар ч юм мэдэхгүй тэгэл за гүрийчил гэж амч ер нь бол. Тэгээд бас ингээд 2 том бэртэл бас авсан гадна тэрнээс гадна. Тэгээ одоо нэгэнтэй нь алцаал явж ийн нэг нь бол идэх гэж бас хичээсэн. Урт хугацааны гэмтэл болчихж байгаа юм чинь. Тийм. Ер нь бол нэлээд том бэртэл авсан. Тэгээд яг би энийг бол хүнд чилээгүй. Одоо багийнхандаа чилээгүй бүгдээс ингээд нууцсан гэх юм уу те. Гэхдээ бас нөгөө яагаад энэ талаар ярьж байгаа вэ гэхээр дахиад чилэнлээ гэхгүй. Ихтэй тах ямар сони. Зүгээр гоё юм. Сайхан уудал. Яагаад энэ талаар ярьж байгаа гэхээр мэдээж нөгөө бүх зүйл харагддаг шиг ийдэж байдаггүй те. Камерны урд харагдаж байгаа зүйл яг тэр жигтэй байдаггүй. Бүр нэг тийм зураг өгдөө шүү дээ те. Ингээд нэг нь ингээд яаж ингэж байгаа билүү байсан чинь камерт ингээд аврах байгаа хүнийг хутга зоохож байгаа юм шиг харуулсан нэг зураг яваад байдаг байхгүй юу? Яг бодит байдлын бүгдийг харангуй хоёр хүн байж байгаа. Ингээд зөвхөн телевизийн экранд зөвхөн энэ л хэсэг харагддаг. Яг бүтэн зүйл бол харагддаггүй. Тий. Тэрэн дээр би надад бас айгу том сургамж болсон. Тэгэл тэгээ бас волейболын спорт чинь өөрөө бас нэг хүчний спорт биш байгаа байхгүй. Тэгэхээр миний нөгөө бүх насаараа хийсэн мэржлийн тавирчин ингээд томроод байгаа юм чи өөрөө ингээд хүчний спорт биш байгаад тэгээ тэндээ очиод нөгөө хүчний тэгээ шууд бялдар шалгасан юм орохоор бас ялцчгүй дутуу талууд бол байсан. Гэтэ нөгөө давуу тал нь бол тэгээл ялч багийн спортын тамирчин болохоор яа тийм те элдв ааш гаргаад ахгүй тэгэл нөгөө багийнхнаа аягуулсаа зөксөж чадчихээн тийм жишээ нь ингээл нөгөө манайхан мод зоо зөөхгүй л явж би тэнд очиод нэмэр болоод явах тий 4 сав баавал ш тий гот нь тэр хооронд нь шуудаа муудаг юм зөөгөө 2-3-аар ч гэсэн хороож идэг ч юм тий тийм их сэтгэлийн дэм гээд яг нөгөө бусад солонгос эдэр бол өөртөө нөгөө нэг яг энэ нэвтрүүлэгтээ 2 сиз ороо сурцсан байгаа шүү дээ. Тэнгүүт яг нөгөө нэг юм арай хайптай нэг юм иймэрхүү юм байгаад байгаа байхгүй. Монголчууд эхэндээ бол тэр тал нь дутмаг байсан шүү дээ. Нэг жоох нөгөө нэг юм сошиалор яаж яах вэ гэдэг. Тэр тал дээр бол хандаа арай илүү гайг байсан. Арай сэтгэлийн дэм өгөөл багийнхандаа хандагийн л дуу тэнд хадаад байсан. Зарим байхгүй ч гэнэ. Сошиалар одоо ингээл нөгөө нэг одоо бид нар бол дөнгөж үзэл одоо өчигдрэл хамгийн сүүлийн үзлээ шүү дээ. Тэгвэл одоо сошиалаар орж ирж байгаа одоо юу гэдгийг сайн муу комментууд гэдэг юм уу те энэ талаар юу гэж хүлээж авч байгаа. Одоо жишээ нь хэд сүүлийн өчигдрөөс хойш ингээл харангуут солонгосчуудыг булхаацсан гэж айгүйх тэгж байгаа байхгүй. Тэр тал дээр та хэд юу ямар бодолтой байгаа вэ? Яг сошиал
бол тэгээд сошиал шүү дээ. Ер нь бол мэдээж ингээд тэ сошиал ертөнцөө. Тэр дотор бас хитрхи их амьдрахгүй байвал зүгээр юм болов гэж би өөрөө боддог зарчим гэх юм уу те. А гэхдээ бас нөгөө талдаа мэдээж ядгийн бид нар чинь ингээд бүхэл бүтэн дэлхийн хэмжээний том шоунд орчиж байгаа шүү дээ. Тэгэхээр миний зүгээс бол нэг маргааш одоо юу гэдэг болох гэж байгаа шүү, гарах гэж байгаа шүү гэдэгтэй нэг юм сануулсан маягийн постууд бол айвуух идэвхтэй оруулж исэн. Тэр бол ингээд нэг 20-той пост ч биш те, зүгээр л нэг байдаг л пост. А нөгөө талдаа тэрийг нөгөө нэг юм спойл гэж хүлээж аваад байгаа хүмүүс аюух байгаад байгаа санагдсан. Надад бол тэрийг бол ингээд би тэр шүүх мөх хүн биш ах уу, тэгээ харж байгаа хүмүүс нь ойлгож байгаа те. Яаж ч утсан зарлагдсан юмыг бичлээ гэд те, ингээд би тэрийг дэлгээл задлаад байгаа юм биш шүү. Тэгэхгүй ингээл хамгийн сүүлд нэг жишээ байгаа байхгүй юу? Нөгөө 100 тойрдог түлхдэг дээр. Би чинь нэг юм нөгөө бид гурвын ингээд нөгөө 3 баг ингээд гарцсан Netflix-ийн өмнө 7 хоногт цацсан зургийг ингээд тавьсан. Тэг бид гурвын ингээд 3 баг 9 хүний зураг ингээд тавингуудаа өхлийн тулаа ингээд тэг ингээд нэг ийм пост өмнө өдөр оруулсан уурчиг дээр тэгсэн чи бүр ингээд бүр жаад маад нөгөө комент бүх юм ингээд дэн гэл ингээд хайлт харангууд чи ингээд өстой тэнэг хүүхэн мөөхөн те чамаас олж бараг үзэх нөгөө урам сэтгэл хугарлаа чи жаашаа те ингээд би тэрэн дээр ингээд миний гаргаж байгаа үйл ингээд хамгийн дөрөнд ингээд постоо шалгаж байгаа хгүй. Би ч юм бас тий нөгөө болохгүй гэрэмэрэгээр зөрчөөд спойлын нэрээ хийцэг болов гин гайхаж байгаа хгүй юу. Тэг ингээ амар хатуу гэрээтэй хүмүүс чинь тийм юм хийх бүр ямар ч боломж авахгүй байхгүй бид нэр алдаа гаргаж тэгж тий бүхэл дэлхийн шоуг ингээд спойл хийнэ гэдэг чи юу гэсэн юм бэ? Тэгсэн чинь тэг би ерөөсөө тийм спойлын анхааруулга аваагүй байгаа шүү. Манайхаа одоо хаашаа харж хэлгүй те. Минийх гайгүй гэсэн шүү. Тэгээ маргаан байвал Netflix рүү шууд те бичээрээ маргаан гаргачихвол бид намайг тэгээ давхар ингээд шүүмж хийчихүүлээс амар байх гэж тэгээд таслаа зайхан гэнэ. Гайгүй одоо гайгүй одоо бол шал өөр үйл шүү дээ шоу. Тийм. Гэтэ яг нөгөө нэг би чинь нөгөө түрүүнд гисэн шүү дээ. Гэртээ ганцаараа ингээд нөгөө яг нөхцөлд бол би ингээд яг одоо Японд байгаа хүн баггүй тэ тэрийг үзээ сууж байгаа. Тэнгууд ингээл нөгөө комментууд нь ингээл хамгийн ихэнд ингээд нүдэнд одоо орж ирж байгаа нь болохоор хэний ч хэлсэн үгийг бити тоогоорой гэж юм хэл ингээл. Бүр нөгөө ингээд бүр хитрхи их намайг ингээл тэ ингээд бүр амар юм лүүсэр гэх чашийн бүр ингээд өвдөөд байгаа юм шигээр ингээд зүгээр ахтан л те. За бити тоогоорой. Тийм. Бэлэн байгаарай гэж. Тэгчин гууд чинь бас тэр чинь ингээд хүн ингээд амар сонирн болд юм биш те. За амар яах стом бол гэдэг ингээ миний хувьд анх удаа болж байгаа зүйл шүү дээ юм чинь те. Тэгвэл нөгөө талдаа болохоор бас ингээд манай монголчууд харьцангуй эрэг болцсон те. Юмыг айгу наанта цаантай хардаг болчихж тэгэл мэдээд сая ингээл жоохон сүрэг юм дурдсан ч гэсэндээ тэнд нөгөө ороод би ингээ гайхаа суужингууд зүгээр нэг хүн орж ирээл тас хэрэлдэж байгаа байхгүй. Одоо мэдрэл мота машина чинь хүний Netflix нь өөрөө цацсан юмыг оролцогчин цацгаар яхаараа спойл болчтой ингээд ч юм уу те ингээд зүгээр ингээд шууд нөгөө дүндээ дүн гэдэг шиг ингээд гад явчихж байгаа хэрэг. Тэгэхээр бас зүгээр л одоо нэг юм харах үнцэг гэх юм уу те тухайн хувь хүний сошиал хэрэглээч гэдэг юм уу тэр нь бас хүндээ л өөр байгаад байна гэж ойлгоо та. Тэгээд бас жоон хүсэж байгаа зүйл гэх юм бол нөгөө бид нар мэдээж ингээд physical Asia гэж ороод те Монгол усаа төлөөлөөд ингээд далбаагаа те цээжиндээ гэртээ ингээд сайхан залаад тэнд ингээд монгол хүн ингээд одоо алдчих штэ те. Тэр чинь мэдээж нөгөө улсын нэр төр гарч байгаа учраас ингээд Олимпос ялгаагүй л те баг л ингээд маш олон хүний нүдэн дээр болж байгаа зүйл шүү те. Гэхдээ нөгөө талдаа эн чинь бас шоу гэдгийг манайхан аюу сайн ойлгох хэрэгтэй ялгаж салгаж харвал нөгөө цаашдаа манай дүүнер ч юм уу мэдгүй те шинэ 90 үеийн хүмүүс олимпийн турнамент биш шүү дээ. Биш шүү дээ. Мэдээж ингээл одоо надад ирж байгаа бас шүүмжүүд донд би ингээд шүүмж хүлээж авах сонирхолтой. Тэг би юу нь болохгүй байна гэд харангуут ерөөсө гимшихгүй байна ч гэдэг юм уу те. Ингээл тэнгууд би ингээд нөө би энэ талаар гэж юу гимших байтугай тэр чинь ингээд яг тэр одоо нөгөө edit хийгдэ кат хийгдэ гараад ирсэн байгаа бичлэгний арт бид нэр ингээ яриа өгдөг яриа гардаг шиг юм хэсэг жоохон хайлт гардаг. Тэр чинь ингээд нэг хүн 2-3 цаг ярьж идэг. Бүтэн одоо нөгөө юмыг нь бүгдийг нь одоо ингээд
яриа сууждаг бүх бүх юм а тий. Хаалгаар ороход та юу гэж бод танд ямар санагдсан бэ гэдэг ч юм уу тий ингээд бүр ийм детальны тэнд чинь би бүр хоолой зангираад яриагаа өгч чадахгүй бөө юм болж тэгээд саяных шиг ингээд яг зийлгэр гээл ингээд тий чи бас ийм шоу юмд орж иж уйлаалахын цааш юм би ч бас нэг нулимсаа харуулмааргүй шүү дээ. Тэгмүүд тэр нь зүгээр л одоо нөгөө гимшээгүү л харагдсан гэх юм уу тий гимшээгүү шоу шүү дээ тий цаанаас нь бас монтаж тэр чи юм байна. Би үнцээ юм уу тэгээд барыг одоо би яах юм те тиймэрхүү баягаар харагдчихж байгаагүй би бас өөрөө энэ чинь нөгөө эдит хийснийг нь одоо л үзэж байгаа байхгүй. Тухайд зөндөө хүн болгон л ярил. Ер нь бол бид нартай хамт л одоо үзэж байгаа. Яг ингээ бүгдийг нь үзсэн үү ер нь те. Би одоо сүүлийн ангиудаа үзэж амжааг байгаа. Сая онгоцон дах цацагдсан. Тэгэл нөгөө хамаг юмнууд ингээд завгүй явсаар тухтаас үз үзээгүй. Би бүр хандаатай таарлал нэг юм хэлхийнсэн гэж бодоодсан байхгүй юу. Бүр ёо энэ чиний нөгөө нэг төрдөг байгаас тээ төрдөг. Би тэрэндээ бүр үнэхээр бахархсан. Oh my god. Тэр нөгөө би ялангуяа Австралийн багийг ямар амар хүчтэй те эмэгтэйчүүд нь хоёр эрэгтэй хүн шиг баг юм мангас шиг том биетэй те. Тэр ялангуяа турк бас те. Тэр нөгөө Александра гэдэг хүүхэн байсан шүү дээ. Тэгэл тэр нөгөө нэг шар өстэй хүүхэн хоёр чинь. Тэгээ манай хоёртой харьцуулангууд энэ хоёр маань үнэхээр гоё физиктэй ч гэсэн яг тэр Австралиудтай харьцуулахад энэ чинь ингээд Аз хүмүүс те өөр байгаа байхгүй. Тэнгүүд би одоо яана манай хоёрстай яах болоо гэсэн чинь хандаа тэрэн дээр бүр чи бүр гайхамшигтай гоё юу амар те хүрээсэн шүү. Чи бүр амар мундаг Монгол хүний нэг тийм шандас байна те. Дотоод хүч байна те. Стамина гэх үү те. Ажаа та гурав тэгсэн шүү дээ. Хоёр эмэгтэй нэг эрэгтэйтэйгээ ахлагчтай байна те. Орхон баяр дэсвэрэн бид гурав. Яг эхлээд дүрхэд бол гайг байх шиг байсан те. Арай зөөлөө яваад эхэлсэн те. Бүр хөлсөн ингээл урсаалж ирчихсэн. Эхний нэг хоёр тойрог гайг байсан. Бид хийдэж штэ ер нь бол эхлээд юу ч гэсэн яваад үзье гэж орхоог. Ерөөс яараагүй явсан. Юу ч гэсэн нэг уучраа бол 50 явсан те. Ингээд нэг яавал нэг урагшаа яваад ахаар нь үзье. Тэгэнгуутаа сүулдээ тэр чи би тийч команд амандтай болцсон те. За одоо хүчтэй төрөн шүү. За жоохон байдлаж байгаа гэдэг чинь бас 100 тойрог штэ те. Яг тэр чин би буруу санаагүй бол 2 цаг үлээ 2 цаг 30 минут хүрсэн. Йоо. Тэнд хугацаанд гараагүй юм шиг байна. Би өөрөө үзээгүй болохоор мэдгүй байгаа даа. Хугацаанд гараагүй шүү дээ. Тийм ямар ч гэсэн нөгөө гэрэл астдаг нэг юм хэсгийг гаргаад л нөгөө 100 тойрог болсон гэдгийг харуулсан. Тэр чинь ингээд манай хэд ч гэсэн ингээд 2 цаг шахах ингээд л би яг санахгүй байгаа маа. Тасралтгүй шүү дээ. Тэр чинь дунд нь гацхгүй шүү дээ. Тэгээд 2 цаг 30 тэр чинь ингээд дөнгөлцсөн цаа. Тийш дээ. Дөнгөр мангар хүнд цаа. Би ми чинь ийм нарийнхан чаагаас. Бөмбөг цогтөг гар минь очиод. Би яа сүултээ ингээд тухаараа түлхэж үлгээд тэр нь харагдсан. Бараг хэддгээр 50-аас хоошоо бүр хурдан дуусаас юу болоод байна л гэж бодсон. Гэхдээ та хэдийн тактик үнэхээр гоё байсан. Эхэндээ ингээ удаан явж ирсэн аа. Орхон баяр дундаас нь за одоо хурдан авъя гингүүд манай хоёр ч одоос төгчтэй яг тэгж явсан тий. Бид ер нь нэг юм барагцаагаар гэх юм уу те ерөнхий зэрэгдүү ингэж явж байгаад гүцээд Монгол эмэгтэй хүний тэр нэг дотоод те сэтгэлийн хүч тийм юмыг харуулсан. Би бүр үнэхээр биширсэн шүү чи нэрээ. Тэгэл мундаг байсан. Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоог дэмжиж ажиллаж байгаа Эдэн подкаст. Бид нар бол Монголын сагсан бөмбөг ирээдүйн хүүхэд залуучуудын энэхүү спорт маань дэлхийн спорт болоосоо гэж хүсдэг учраас чадах чинээрээ дэмжиж ажиллаж байгаамаа. Оюутны сагсан бөмбөгийн холбоо MCBA-гээ дэмжээрэй. Watch me win. Then watch me do it again. Чи бас тэгээд нөгөө нэг багийнхаа нөгөө хоёрт бас нөгөө сэтгэл санаагаар нүг хэлээл дэмжээд л ах шүү. Юу гэж юм даа нөгөө санахгүй. Ямар хөөрхөн тийм нэг юм позитив те эрг яг өөрийнхөө юугаар те тэрийг гаргасан бол гэхгүй. Би тэгтээ тэр Австралийн хоёр тамирчинг за манай хэд бол одоо яалтчгүй л ажигдах юм байна да гэж бодсон чинь бүр үнэхээр амар. Тэр Австралийн голын хүүхэн бүр ингээд уйлаад сүултээ
Тэг аргагүй юм штэ тэгвэл тэр нь өөрсдөө хэлж байгаа үг нь яг юм там дотор орсон юм шиг тий. Юм хан түлхээд амсан даадсан гэдсэн штэ тий. Тэгээд тэр чинь ингээд одоо би нэг үзег болохоор сайн мэдгүй л юм л да бас хүмүүстэй үзээгүй хүмүүстээ спойл хийж бол муухай штэ тий. Гэхдээ миний хувьд бол нэг юм сонин амьдралтаа хийж байгаагүй тонн 200 гэдэг чинь 120 кг гэлээ ойлгож штэ тий. 120 кг за суул. Окей 120. Нэг төгөө ороод ирж байгаа хгүй тий. 1200 тий. Тэгээ 1200 илсэн дээр 120 гэж идэг чи ингээд тэгээд ингээд ёо. За тэгэл тойдоо бол надад бол яг ингээд боломж шиг л харагдаж байгаа хгүй ерөөсөө одоо л би өөрийгөө харуулж чадах юм байна. Яг тэр өмнөх шалгуур дээр бол яг үнэхээр чин сэтгэлээсээ миний тарих ингээд зүгээр цав цагаан болцсон. Би энэ мэдрэмжийг бүр хизээч авч байгаагүй. Яасан чи цав цагаан болцсон? Нөө тохоод архаа мартаал надад бол яг ихлэхэд энэ ингээ амар шалтгаан шиг сонсогдож магадгүй л дээ. Гэхдээ амар ихсэн те. Надад маш амархан санагдсан байхгүй. Амар давуу байсан угаасаа. Угаасаа эхэлж явах шууд баг алхаж таваадсан шүү дээ. Надад ингээд давхад хүлэнд юу ч торохгүй, булчин чангарал юу ч байхгүй. За гэд ойлгоцсон. За энэ темперэ яваад ах юм байна да. Пам бүх юм толгойдоо план хийсэн. Явжингууд зүгээр л явцсан чинь дүлгээ хараас хүй гэдэг байхгүй. Би тэгэл ингээд шууд ингээд салгардаг. Яа тэгэхээр миний хувьд тэр чинь ингээд өөрийнхөө чинийх нь үлээ баг нөгөө нэг ноцлогоос гадна. Тий, ер нь бол надад ноогдсон миний ерөөсөө хийх зүйл байхгүй юу? Миний хийх ёстой ерөөсөө л за чи үнэхээр тамирчин бол энийг хийчих гэдэг даалгавар нь тэр байсан байхгүй юу? Тэгсэн чи би ингээд чаддаг юм дээр ер нь бол алдаа гаргасан. Тэгээд миний хувьд бол ингээд маш үнэтэй туршлага болсон юм уу те. Яг багийн спортыг бас арай өөр нүдээр харж эхэлсэн. Тэр нь юу гэхээр би алдаа гаргавал манай хүн надад туслана ч гэдэг юм те. Би алдаа гаргавал одоо учирлах засч өгөн те. Баримаг засч өгнө. Бид гурав хамтдаа нэг юмний төлөө яваад байгаа хгүй. Тэнгууд нөгөө тэр сэтгэл зүй чинь яг ганцаараа би бүх юмаа хийн гэхээр нөгөө тархины тэр одоо ажиллаж дассан зүйлч юм уу те. Тэр нь арай өөр байдаг санагснаад шууд. Одоо нэг юм алдах эрэхтэй зоригтой явдаг. Тэнгууд би дааж ганцаараа юм ихэр чинь надад ямар ч алдах эрх байхгүй болохоор одоо тийм мэдгүй л да. Тэгтээ нэг юм за ингэ шүү тэгээ шүү гэдэг нэг юм план хийх арга нэрээ өөр ч юм уу те. Тэр нэг ажиллах арга нэрээ өөр байгаа байхгүй. Тэнгууд чинь нөгөө хажуудаа алдчих олимпиа авраг нөгөө олимпийн мундаг Хашимото ах явж байгаа жудогийн тэгээ нөгөө хин Кана гэд бас нэг Ватанабе Кана гэд нэг ихж байгаа. Тэр чинь жудогийн тамирчин байж байгаа амар том амжилтууд гаргаж байгаа. MMA руу тулаанжуулаад ороод ирсэн. Тэгснэ цаана болохоор нөгөө каратегийн залуу. Тэгээ гүдэг. Ерөөсөө л нөгөө юмн дээр жинхэнэ хөлөө давуулдаг хүн чинь баахгүй. Тэнгууд манай гурын тэр нэг юу н барай бол ингээд бас нэлийн том өрсөлдөөн байсан юм байна гэж би хараад. Тэнгууд нөгөө нэг ийм түрүүний ярьсан мэдээлэл байхгүй те. Тэр планинг гэдэг тийм ур чадвар надад байхгүй. Би муу агаад байгаа байхгүй. Тэнгуудаа тэрийгээ өөрөө анзаарч амжихгүй за чадна. Болчих юм байна гэж орцсон чинь зүгээр тарих цав цаа. Бүр ингээд миний хөл шууд ингээд мод болцсон за. Тэгээ нөгөө өвдөг ингээд амар юу болцсон. Тэгээд энэ нөгөө шагаагаа нөгөө юуны буланд цохиж таараад нөгөө ихний шатны дэвжэн дээр тийм ингээд ийм сонин жижигхэн довгор ясч ингээд цогчхоор бүр ингээд амар болчих юм шиг ингээд хөхөрч бүрхээд бүр ингээд тэгээ тэр мэр ингээд өвчнөө мэдэрч эхэлсэн гэсэн үг байхгүй юу? Өөрөөр хэлбэл ингээд шууд мод болоод өвдөж эхлээлтэй шууд тарих ингээд миний дотор бол нэг иймэрхүү юм болсон. Тэгээ энийг бол одоо нөгөө үзэж байгаа хүмүүс ч юм уу те би энэ хүмүүст одоо тайлбар ч юм уу шалтгаан ч юм уу те би амар хичээсэн гэдэг үүднээс биш зүгээр л тэр тухайн моментд бол яг юу болж исэн момент юм те тэгээ энэ миний алдаа би чадаагүй тэгээ ингээд дүлгээ ах амар хурд явж байгаа бүр ингээд пам гэсэн ингээд гүцэл тэнгууд би цаан чинь бүр ингээд нөгөө тэрээс гарч чадахгүй ингээд бүр ахыг дэмжиж чадахгүй нөгөө хэд рүү харахаар манай эц чинь тийм зүгээр тэнгэр нөр мөрөгцсөн зөвхөр нөгөө тэнгэр нураад ороод ирсэн юм шиг харж чадахгүй юм чи энэ талд байгаа зүгээр ахыг хараад за ах минь за та чадчаарай гэж гуйж ам чин дотроо тэнгуут чинь нөгөө ахын яг ялч үш өрнөстэй татан тэр чин баян үсэрдэг биш гүйдэг төрлийн спортын хүн чи хэдий ажиллах чадвар сайн байсан ч гэсэндээ татна штэ тэнгуут нэг юу вэ тэр амар штэ амар 20 гэж одоо ингэж 10 тойрог гэдэг чинь ер нь бол 4 удаа давна гэж 40 удаа давна гэсэн үг байхгүй юу худлаа толцсон уу үгүй 1 2 тэгээ буцаж ирээ 3 4 гэдэг чинь ямар ч амар байсан. Тэгээд 40 удаа ингээ явна. Тэнгууд тэр чинь бас ийм сонин юм бэ нэлээ. Ингээд химлээ олчвол болчоор.
ер нь дайггүй. Гэтэ тийм тэрэнд орчил амар хэцүү юм лээ. Бас амар том хариуцлага юм а тий. Тэгээ бас ийм юм болсон юм а. Тэнд би бас өөртөө жоохон ийм айгу сандрал амар стресс авсан нэг зүйл байсан аахгүй. Тэр нь нөгөө дүлгаах бит хоёр болохоор дүлгаахыг төрүүлж гарыг гэж ярьжсэн байхгүй. За. Яагаад тэгэхээр дүлгаахч эрэгтэй хүн нэгдүгээрт тий. Хоёрдугаарт намайг бодвол бас илүү одоо яадын нөгөө тий 3 тий сагсан бөмбөгч өөрөө нэг тийм юу штэ. Бараг л тулааны спорт үстэй эдгээр чинь тий ажиллах чадвар маш их шаарддаг тийм спортын төрөлтэй тий. Тэр тэнд дийлжшгүй хүн чинь дийлжшгүй моох гэдэг нэртэй хүн чинь тий ахыг зүгээр л би надаас илүү байна гэдэгт бол итгэлтэй байгаа байхгүй. Яг би мэдээж намайг яв гэвэл ингээ хийн. Гэхдээ тухайн үед бол би нэг юм хойшоо иймэрхүү байдалд бол орцсон гэдгээ одоо бодоход эргээд бодож дүгнж байгаа байхгүй. Тэгмээд хэрвээ дүлгаах гарсан бол 10 тойрог пам явлаа. Ямаадгүй те 3 тойргийн өмнө дуусгаад өгчин надаа. Бүх юм хийгээд. Тэнгуут нь би чинь нөгөө хажуудлага хүнийг хараад за хандаа одоо нэг тойрог хоцрох гээд шүү. Одоо шахаад өгөөрэй гингуут нь тэрэн дээр нь ахыг сонсоод те коучинг хийлгүүлэнгуудаа пам easy очоод авчих байхгүй. Тэнгуут нөгөө манай хэд юун дээр эрсдэл тооцсон гэхээр үгүй эмхтэй хүн те эрэгтэй хүн яаж ч бодсон 10 тойрог гүчээд илсээр гүн гэхээр эрэгтэй дээрээ гэсэн. Тэгээ намайг алдна гэж хинч тооцохгүй шүү дээ. Тэр чинь надад амар хитгэж ийн гэсэн үг байхгүй нөгөө талдаа тий. Андаа чи чаднаа зүгээр хий гэж байгаа байхгүй. Тэнгууд нь би тэрэн дээр ингээд ер нь жоохон ийм ач холбогдол айгу өндөр өгсөн юм байна да. Тэгээд ийм алдаж болохгүй гэдэг ч юм уу тий. Ийм хитрхи их нэг ийм сонин юм авчингуудаа тэрэндээ тийрсэн юм байна л гэж одоо бодож байгаа байхгүй. Тэгтээ үнэхээр мундаг байсан. Үнэхээр мундаг байсан шүү. Одоо л чи ингээл ярангуут л нөгөө нэг энэ одоо дотор нь юу болж исэн бид нар мэдэхгүй шүү дээ. Тэгтэл ингээл зүгээр нийт ингээл харахад манай монголчуудыг баг бүх улс дэмжиж байгаа юм биш үү те. Тэр тусдаа та мемнүүдээ харсан уу? Тэр нөгөө нэг Legolas мас болгосон тий Кунфу пандагийн бүх амьтдаар та нарыг хийцэн байсан шүү дээ. Энэ дэлхийд даяар үзэж шүү. Тэг үнэхээр шүтж байгаа байхгүй юу? Одоо чиний сошиал дээр ч гэсэн яг ингээд зөвхөн Монгол гэлтгүү гадны хүмүүс хандж байгаа нь мэдэгдэж байгаа үстэй тий. Тийм маш их байгаа бүр ингээд зүгээр ганц нэг биш бүр маш их өөрсдийнхөө хил дээр тэгээд нэг гоё юм нь юу байгаа хэрэг юмслаар гадаад хүн одоо би та ингээ хандаа гэж төрслөнгүүд би ингээ тэр тань руу мессеж хийж байгаа хүн байхгүй. Тэгмүүд ингээд кирилл болгоод над руу тийм бичиж байгаа. Тэг би ингээд одоо AI маяг хөгжсөн тий. Тийм монгол хүн болов гэж уншингууд ингээд ороод гадаад хүн байхгүй. Би ч бас ингээд сонирхож орно шүү дээ тэр чинь. Тас ингээ бүх юм хайчиж ингээ юусаж чадахгүй. Тэгэл ингээл үзэл явангууд чинь бас нөгөө талаараа би ингээ сошиалтаа бас харьцаж сурмаар байгаа байхгүй. Тэр сөрөг комент байна уу? Шүүмжинд байна уу? Үнэхээр за энэ бол арай гэх юм байна уу те. Тэрийг бас ингээд харж тэрнтэй нүүр тулж ингэж бас дааж одоо хариу үйлдэлүүд сурмаар байгаа хгүй. Тэгвэл ингээл те наагста муулаад байна гэл ингээл яваад чи амир миний хувьд бол нэг юм гой зүйл биш ахгүй юу. Тийм болохоор ер нь бүх талаа бодоод ингээд сошиал дээр нэлээ идэвхтэй байсан. Гэхдээ тэрийг хамгийн сүүлд жоохон гонсомор зүйл нэг энэ тэнэг хүүхэн гэдэг л одоо амар юу хэцүү санагд. Энэ хандлтын төлөө тэнэг хүүхэн гэдэг янгууд нь би ингээд бүр ясвэн дээр тэр тэнэг хүүхэн гэж бичсэн хүн чинь диван дээрээсээ бичиж байгаа шүү. Тэрэгсээ ойлгох хэрэгтэй шүү. Эсвэл орондоо орсон гар утсаараа тий. Энэ зөвхөн комент л байгаа. Тий шүү дээ. Өөрөөр байхгүй. Энэ хүн диван байгаа комент байгаа. Чамд гол нь ингээд тэр хүн цагаа зарцуулаад анхаарлаа хандуулж гэдэг чинь бас гоё ихгүй тий. Нөгөө шал ирцэн чи манайс гэсэн чи шал ирцэн чи Netflix-ийн шал ирчихэж шүү дээ. That's true. Тэгээ гол нөгөө тийм гэж Netflix-ийн шал шүү. Чи зүгээр нэг нэрэж яг нөгөө юм амар бардаг мөнэжлаг хийж гээгүүлсэн те одоо орхоо адьяа ч юм те оргил ах очраах дүлгаах идэр шиг ингээд те багаж хирж мэрсэн тийм гавьяа бол байгуулаагүй би байгуулсан. Миний бас нэг нөгөө юу мэдэрсэн зүйл юу байсан гэхээр бусад багийнхан яг над руу ингээл яг энийг л нухчиндаа гэдэг харцаар над руу хараад болохгүй ерөөсөө. Бүрөө? Тэг ерөөсөө л ингээд над руу бол нэг ингээд ахын дүү бараг те ахын дүү ирсэн юм уу те за бараг тийч хараад миний бүр шарын хөдөлгөөд тэгэл би чинь авхандаа таргет толгоод байна шүү дээ те бас би тэгээ нэг зүйл авир гомцсон Netflix юунд гэхээр би Амутито тэнд 30 секунд алдсан заяа.
Гүүдэг дээр үү? Эхнийх дээр. Эхнийх дээр. Байр эзэлдэг дээр. Аматыг бид чинь татаж гаргадаг нэг сцен байдаг байхгүй юу? Тэрний араас манай эд тараа алгуулсан. Би тэгээ нөгөө дивжээр үнжиж жагаад аматыг их хөл энэ дээр ирсэн за. Бүтүүлээрөө жигээ тэнийцэн. Аматыг дээр чи бүр яг ч юм блэ өндөр нь. За. Бас өндөр юм байна. Тэнгууд нөгөө цаанаас нөгөө Юнсомбин чинь хин аматыг татаад идэг гарнаас нь ингээд тэнгууд чи ингээд би хөлнөөс нь татцсан. Бас амар өндөр юм шүү дээ тэгвэл. Тийм барьцгүй юм руу хүн тэмүүлээ татуулна гэдэг чинь бас аюу одон жамтан болгосон л таа. Аматыг уулна бол тэгээд аматыг чи гарч ирчээ над руу бүр сүүлэнд you strong girl. Тэгээд бид хоёр Instagram дээр найзууд болоод тэр чинь нөгөө бүх юмны final бүх юмны дараа шүү дээ. Тэр чинь хооронд ерөөсөө уулзаж ярьж чадахгүй байгаа юм чи. You strong girl. Нөгөө Юнсомбин бид хоёр хайрцагны би нэг иймэрхүү юм болчиход алах гэдэг. Одоо уулын гарцсан ярьж болно үстэй. Болно шүү дээ. Одоо хүн болгоо үзэж байгаа шүү дээ. Тэгсэн чинь ирэнгуутай амар хөөрхөө you good girl гэж үгэл авч you good girl. Тэгсэн нөгөө солонгосын багийн эдиттэй очиод наашир гэж үлээ. Минжээрөө би ингэдэг аахгүй юу. Яг нөгөө хүмүүст хөвчлөлтэй болоо гэж бодвол би юм гоё юмнууд ярьдаа шүү дээ. Гоё болоо гэж бодоод тэгсэн чинь бид чинь нөгөө бондгоор өстэй минжээр солонгосын нөгөө үнтэй бүхийнх нь авраг гэдэг нэг залуу ингээд амар том. Тэр чинь одоо 24 настай. Тийм байлээ. Бид нар ингээд нэг юм хальт малт зүрх боломж гарангуут би ингээд харангуутаа. Ингээд гэдэг зогсохгүй. Илта. Тийм гоо өөдөөс ингээд боо гэлцээ. Нөгөө яг нөгөө орхороо харжаа царайгаар ингээд боо. Тэр нөгөө нэг юу ээл гэдэг юм шиг байна. Тэгээ салгасан. Яач байгаа бэ гэдэг юм шиг. Би өөдөөс нарсан. Тэгсийг жамтарч сүулдэ найзууд боллоо. Селфи мэйл авах хоёулаа олцсон. Тэснэ бүр сүулт нөгөө таарснаа бид ийд чинь. Минжээ гэл тэгсэн чинь боо гэл ирж байгаа. Нэг бодоос тэснэ. Кунку банда шиг тэ. Нөгөө би тэрийг яг ап дээр гардаг нөгөө нэг бондгор байдсан шүү дээ. Тийм. Скаут үхтэй. Нэрээ яг тэр шиг юм шүү дээ. Надад бүр харахаар л тэр харагдаа болтгоо ерөөсөө. Тэгэл ингээ өдмөр санагдал. Тэгэл. Хамгийн сүлд нэг наашир гэдэл дуудаал би монголоор ингээ наашир энчээ зогсож гэдгснэ. Одоо би үүрүүлэн заяа гэсэн чи ингээ над руу амир нэгснэ. Stay. Гэсэн ард нацтай үүрүүлээ. Тэгсэн чи нөгөө чинь дадаад бод. Тэгэл өдөр амар найзууд болол. Тэгээ одоо л би жоохон солонгос сурж байгаа байхгүй юу? Жоо юм сууч. Чи нэг солонгосоор яриадсан шүү дээ. Тэр нэг хэлний юу байгаад бас би өчтөр би сүүлийн ангиудыг үзсэн аахгүй. Тэгсэн чи тэрэн дээр нөгөө нэг хоорондоо нөгөө нэг ингээд солонгос дагуу эрхийг авцсан шүү дээ. Газрын зураг тэгсэн чинь чи зарим үгийг ойлгоод ах шиг байсан тий. Тийм жоохон. Тий ойлгоод ах шиг. Тэгээ би хандаг солонгос хэлээс ойлгоод байна. Чи бас японоор ойлгох шүү дээ тий. Япон багийн хоорондоо ярьж байгаа юмыг бас ойлгоно. Давуу талууд байна тий. Давуу талууд амар байна тий. Тэгээ японочд миний хажууд ингээ юм ярихгүй. Наа мэддэг. Тэгээд би ингээл тэр эдэг юм ярингууд нь өө тэгээд дээ шүү, тэгж хэлээд дээ шүү гэ юу ч олоог юм шиг. Ер нь нэг тэгээл гэж юм да. Гэж ингээ манай тэр бүгд ингээ катлагдсан. Screen time авахаар л бас тэмчээ бас л тий. Авхандаа л бас. Хиндэ бол мэдхгүй байсан юм тийм үү? Эхлээ мэдгүй байсан. Тэнгуутаа Нонака биш дээ нөгөө wrestling хийдэг охин нөгөө хөмсгөн дандаа ингээд байдаг охин байдаг шүү дээ. Чөлөөтийн амарлаа охин. Тэр охин чинь манай их сургуулийн дүү бас Японы нөгөө wrestling шигшээ багийн одоо олимпиа аврах охин байдаг байхгүй. Тэгээд тэр охин хоорондоо найзууд болж таарад. Тэгснэ ягаад ч тэр хоёр нөгөө хандаа нэг солонгос дэм мэн гэдэг ингээд яасан чи мэдсэн. Тэнгуутаа бичээд тэгээд над руу ингээд нэг таарттай Нитайдай даа гэдэг байхгүй. Нитайдайг төгссөн те гэд. Тэгэл хай. Тийш. Хэлээ баригдсан. Тэгээс та нэг олж авч. Тэгээ тэрнээс хойш ингээл найзууд болол одоо ч гэсэн ер нь Японы багуудтай айгу холбоотой байгаад байгаа. Тэгээ би ч нэг Японд болохоор тэр амар хөрхөн бид очиж тоглолтыг ч үзэл да. Идэ тоглолт үзэх юм бэ. Чи бидний тоглолтондоо урахгүй байна гэж гомдож амдалзаа. Амар хөрхөн Хашимото ах байна, Кацуми байна. Канагч байна, Нонака ч юм байна. Тэгээд хин Итои-сан нөө бейсболын крашлцаа. Тэрийг олон хүн крашлж байна тий. Вау, тэр гэхдээ ямар амар физиктэй хүн бэ тий. Доктор бүр яах вэ? Ой. Монголын багаас манай дүүд нэг харуулчих байна. Монголын багаас энэ хоёрын мөрийг нийлүүлсэн юм шиг мөртэй. Тэгэл доошоо ийм. Тийм. Би эсрэгээрээ.
Уруу хамаар. Уруух. Яаж ийна миний ахыг. Яг. За яаж аргалах. Миний ахаа хорвоо ертөнц дээр олон төрлийн юм байна. Олон төрлийн биений хэлбэр байгаа. За хэсэг хугацааны дараа эргээд тэрнээс өмнө юу гэж байна? Манай найз явуулсан. За. Тийм тэгээд энэ бэлгийгээс өгч K50 гэж та хоёр мэднэ те. Тийм. Би ч одоо юу лээ бэлэг цочиж авдаг цаг уу өнгөрцөн билүү? Тэгээд ийм шинэ брэнд гаргаж байгаа те. Энээс бас хандаа болон баярмаад өгөөрэй гэсэн. Тэгээ яг Монгол брэнд энэ зургнуудыг хийж байгаа. Тэгээд зориулж хийсэн дотор нь бас ийм рандом ийм хүүдийнүүд байгаа. Өөртөө хийж байгаа. Тэгээд материалын бүр яг ийм Balenciaga Hugo Boss хийдэг ийм материалыг бүр яг захиалаад тэрүүгээр Монголын хувцас гаргаж байгаа. За баяр үргээ те энэ хамт олон. Чи Японд очиод бас өмсөөрэй. Яг ийм гоё зургнуудтай. Тань руу энийг энараа юмны нэрийг бичиж байгаа. Энэ баярмаг явах бай. Тэр нь нэртэй юм. Нэртэй энэ чинь арьсмартай. Би ч нөгөө бас physical arts дорсоо арай бакин болохоор тий арай томыг өгсөн баг тий надаа. Ямар гоё юм тий. Гэтэ ямар гоё юм энэ зургийн цаа хараад. Тийм байна. Ихтэй гоё юм байна. тий K50 гээд нөгөө пүүз зардаг газар чинь бас юм гаргаж байгаа. Японд хийгдэж байгаа шүү нэрээ. Хүйе. Тийм биш үү Made in Japan гэсэн чинь одоо сүүлийн үед надад нэг юм анзаарэгдаад байгаа юм байна. Юу гэхээр манай монголчууд штэ ийм гоё одоо саяны тэмцээнд ингэ тавьчтий. Саяны тэмцээнд хүртэл орхон энэ хүртэл ингэ аягүй эхэлж байгаа хгүй те. Манай багийн ахлагчтэй те. Тэгэл манай багийн хүртэл хэлж байгаа хгүй. Манай монголчууд ер нь бол илүүднүүл хийс нэрээ тотоодохгүй мэн өө. Энэ мундаг одоо те тэр чинь бүгд олимпийн үүдэг одоо тэр Казумын тэр чинь бүр ингээд улсынхаа рекордыг эзэмшдэг хүн шүү дээ. Усан цэглэл дээрээ те жишээлбэл бүгд рекорд эзэмшдэг улсынхаа шилдэгүүд дандаа одоо ингээд те тэмцээнд орсоор байгаа. За сая бол хашмото гэж жудогийн тамирчин бол дөнгөж зодгоо тэлж чинь те. Ийм хүмүүс байгаа даахгүй. Тэнгууд бид хэд очиод бас те тодорхой хэмжээнд ингээд нэг юм үр дүн гаргаж штэ те. Тэгэхээр тэр нь хэрвээ илүү өнгөлж чадвал бас те тэрнээс илүү амжилт гарах бас боломж байгаа. Тэгэхээр яалтчгүй. Хүүдийн хараад энэ бодол ороод ирлээ. Яг тэр нөгөө монголчууд одоо нөгөө үндэсний дархтлаа гэх юм уу те. Монгол хүн гэдгээрээ бахархаад яг монгол одоо яадын дээл хувцж идэм үү те. Одоо энэ монголчуу юмнуудаа ингэж айгуу гоё мэдрээд тэрийгэ үйлдвэрлээд гоё юм бүтээгдэхүүнүүд бий болгоод болчих гэж би анзаараад байгаа юм. Тэгээ тэрэнд нь бас ингээ бүгдээнд нь баярлаа гэж хэлмээр байна. Би та нар гоё шүү. Тэгээ маш их баярлалаа. Тэгээ хэсэг хормондоор үргэлжлэн K50 зүгээр бэлэг явуулсан. Манай яг спонсор бол биш шүү. Тэгээ хэсэг хугацааны дараа уулзъя. Учрал тогтой хамтран ажиллагч эртээ 100 гаруй жилийн түүхтэй Америк, Англи улсаас гаралтай Dickies брэнд өдөр тутмын хамгийн чамин хувцсны хэрэглээч байх болно. Сонгуун үйлчлүүлээрээ Улаанбаатар ихтлгүүрийн 3 давхарт байрлаж байгаа шүү. Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоог дэмжиж ажиллаж байгаа Эдэн подкаст. Бид нар бол Монголын сагсан бөмбөг ирээдүйн хүүхэд залуучуудын энэхүү спорт маань дэлхийн спорт болоосоо гэж хүсдэг учраас чадах чинэгээрээ дэмжиж ажиллаж байгаамаа. Оюутны сагсан бөмбөгийн холбоо MCBA-гээ дэмжээрэй. Эдэн подкаст маань та бүхэндээ үргэлжлэн хурж байна. Тэгээд өнөөдрийн манай зочин бол Physical Asia-д оролцсон манай хүндэт зочин Хандаа. За мөн манай Баярмаа надтай хамт өнөөдрийн подкастыг хөтлөе болж байна. Ерөнхий нөгөө дүлгөн Spark Agency-гийн дүлгөн өмнөх дугаарт оролцсон. Тэгээд бид хоёр ярилцж байхад ер нь Монголд энэ 8 хүний чинь энийг оруулъя гэд оролцсон юм юус байхгүй. За энэ бол ерөнхийдөө 200 гаруй Монгол тамирчид болон инфлюенсерүүд Монголын тэгээд бүр одоо энэ хүчний байгууллага цагдаа энэ гал командаас хүртэл хүмүүсийг ингээд санал болгоод эндээсээ шигшиж авсан 8 хүн. Тийм. 8 хүн. Биднэрт бол яг тэгж шалгарсан юм тийм. Гинт холбогдоод ороод ирсэн шүү дээ. Тийм. Монголчууд бол энэ хүмүүсээ санал болгосон. Тэгээд эндээс чинь тэр солонгос тал нь бас маш нарийн шүүдэг гэж байгаа байхгүй тийм. Тэнгүүд эндээс хүмүүсийн сошиалаа яаж хэрэглэдэг энэ хүртэл хараад. За их нэр хүндтэй юм. Бараг цагдаа бараг тагнуултаа хамт ажиллаад байгаа мó гэж Spark-ийг өөртөө гайхсан гэсэн. Netflix-ийг, солонгосын Netflix-ийг. Бүр ингээд бүх ингээд түүхийг харж агаад
Тэндээсээ нарийн сонгоод шүүгээд 36 болоод 36-аас 18 болгоод ингэж авч ийн гэж байгаа байхгүй тий. Тэгэхээр нөгөө нэг үүх түүх за энэ 10 жил Солонгос бүр тэрийг саардаг гэж. 10 жилдээ эсвэл ямар нэг байдлаар хүмүүсийг бүлээ хийжсэн үү гэдгийг хүртэл хардаг. Тийм асуугаарч амар юу юм гэлс нэрээ би ингээд яг хүн таны яриад тасалчлаа sorry. Зүгээр. Хүн гэрлэхэж байсан гэж би бол өсөж бодохгүй өөрийгөө бүр 10,000 хувьших. Гэхдээ бас би ингээд тэгж бодоогүй байхад тэ нэг санамсргүй мөрлөлчдөг нэрээ нөгөө намайг дэрлээд ингээд ойлгоцсон юм байж байгаа тийм байх үедээ гэж би амар санаад үздэг хойд. Гэхдээ ингээд хизээч нэг 10 жилдээ зодоо модоо хийж явжсэн юм биш байхгүй юу чи тэгэл. Энэ бүгдийн хүртэл тийм Spark Agency-гаас баг илүү тэр солонгосын Netflix-ийн заахгүй хэлээрээ гэдэг амч юм. Би авсах мэдсэн байна гэж байгаа. Тэгжээж энэ 8 хүнийг сонгож авсан ба. Тийм тэгэхээр энийг ямар нягт тийм судалгаатай энэ ч одоо аргагүй дээ тий. Цагдаагийн одоо нөгөө цагдаагийн юун дээр гэдэг үлээ хэрэгтэй бүртгэлтэй хэрэг байна уу ямар нэг байдлаар зүгээр эрэгтэй хүн хамаагүй нэг залуудаа ямар нэг байдлаар нэг хүнтэй муудалцах юмнаас болоод цагдаа дээр дуудагдах хүртэл юм байна. Энд чинь бүртгэдэг. Энийг хүртэл харж ийн гэж байгаа. Тэгэхээр сайхан зөв түүхтэл цагдаагийн тодорхойлолт болохгүй байна шүү дээ. Амар хардаг гэж байгаа. Тийм. Надад тэр хамгийн гоё санагдсан Аз твч өөрөө 5 тэр бом хүнтэй төв. Тэр дундаас 8 улс шалгарсных нь шилдэг 2 гэдэг чи вау тийм. Амар тий. Би ч багийнх нараа амар бахархаад байгаа. Ер нь манай багийнх ингээд нэг юм амар хайр татмар хүмүүстэй. Avengers. Бүр ингээд нэг юм дотортой гэх юм уу те. Хамт энэ чи айгүй удаан бараг 2 сар тий сар гараад байсан тий. Тэгвэл бид нар чи нөгөө нэг юм ойр дотныхаа ажлынхантайгаа нэг 2 хоног яваад ирэхдээ салж хагцахгүй би энд ямар хайртай болдгоо. Хүүхэд байхад цуслан явахад л яадаг байлаа тий. Тэгвэл би яхаа зүгээр эдэр ингээ хамт эрэхтэй би энэс салж чадахгүй амар гоё байсан байхаа гэж зүгээр бодсон. Яг тэгсэн үү тий. Гоёс. Тэгэл хамгийн сүүлд чи нөгөө маш гоё болсон тий. Бүр юу би ингээ надад юусаа юм сөрөг юм байхгүй байхгүй одоо яг одоо ч тийм би энэ сууж байгаа ханц зүргийн дотор юу вэ бид нар чинь ингээ те бүхэл бүтэн Монгол улсыг ингээд харуулад те мэдээж дотор нь бие мий бол ингээ алдаа малдаанд ороод ингээл те шүүмжлэл хүлээгээл мэдээж тэрийг хүлээх ёстой би тэрийг зүлийн зүршээ гэхдээ том зургаар нь харангуут энэ чи юу Netflix дээр Монгол ороод ирсэн те тэр нь ингээд бас финал хүртэл явцсан те амар гой зүйл байгаа байхгүй юу харин тий тэгээ тийм ментали би өөрөө хувьдаа ялангуяа ингээд левел ап хийсэн. Тэр ингээд надад амар хэцүү байсан юмыг би даваад өөртөө ажиллаад тэрнээс хойш миний хувьд ингээд одоо юу гэдэг нэг хүн ингээ хөрчөө болдог нэг үе ирдэг юм байна. Ялангуяа ингээ мэрэгжлийн тамирчинд burn out болоод ингээ хийж байгаа юмнасаа ингээ залхаад уудаад одоо юу гэдэг бүр ингээд одоо нөгөө бие тоох гэх юм одоо монголоор баг тийм. За баг ойлголоо. Нэгэн хэв юм болчихж байгаа юм шиг санагдав юм тийм. Одоо хэрвээ гадаад мадад үүнээс цааш хөгжлөөгүй гэдэг шиг те. Тийм баг л тиймэрхүү. Гэхдээ нөгөө би өөрийгөө төгс гэж юм биш зүгээр одоо яадаг чинь те эргэн тойрны хүмүүс ч юм уу хүмүүсээс ингээ нөгөө миний хүсэж байгаа тэр нөгөө inspire ингээд энийг сурыг гэдэг тийм юм ингээ байхгүй болохоор хүн чинь ингээ ер нь жоохон урсгалаараа за болоод байгаа юм чи ингээ нөгөө тухтай зонд ингээ байгаад тийм байна. А тэгмээд нөгөө ийшээ очиж мочвол те ингээл би чи ингээл бүр ингээ амар юм ментали юм тэгэл тэр чинь тийм болсон ч хамаагүй маргааш нь очивол нөгөө яриагаа өгч юм чинь. Ингээл 2 цаг 3 цаг байцалчих уу те ингээл орохтой юу гэж бодсон би үгсэж бодсон мэгэл тэгээ бүх юм өгөөл ингээл маргааш нь дахиад даалгавар те тиймүүд эн чинь ингээд би бол ингээд хувьдаа маш их ингээд ололт амжилттай ингээд тэгээ бүх хүмүүст амар талархаж байгаа юу вэ наавч бүр хайрлал DM өмнө бүр сүргөөсөө хідэн их эрг нь илүү их тийм тэр нь бас ингээд баяртай. Энэ дээр нөгөө одоо ингээд 8 хүн болчлоо шүү дээ. Тэгсэн би яг нөгөө процессын зүгээр гээс асуучмаар байна л да. За ингээд ерөнхий мэдээлэл ирэх байл гэдэг Netflix ингээд энд хандаа гэж чинь ингээд за нөгөө бичүүгээр нь бүх юм бүрдүүлж өгөх юм байдаг. Тэнгүүд энэ хугацаанд хэрэг хугацаанд анхны мэдээ аваад танилцуулга явуулснаас хойш хэрэг хугацааны дараа яг тэр солонгос руу нисэх тэр хугацаанд хэр юм хол хугацаа байсан бэ? Бид чинь за миний наанта цаантай санджиж магадгүй бичээд бас лиг нэг орон гарантад бид хэд визээ мэдүүлээд тэгээд яг хугацаа бас хэлж мэдгүй ямар ч байсан бид утсан уу? Ер нь одоо орхон морхож 23 оноос хойш ирж байгаа байхгүй. Тэгмүүд би ч ингэ жил 6 сар болцсоноор
жил хэдэн сар болсон. Тэгээ нөгөө хэд маань бас хизээ мэдгүй те энэ чинь нөгөө 200 хүндээ бүгдэнд нь ингээд санал өгч байгаа шүү дээ. Хугацаанд ингээд. Тэгээ даах залхахад нь би бол ингээд гээд ингээд дотроо те би анх Spark гэсэн чуу гэдэг яг дүлгээ ах над руу залгаж байгаа байхгүй. Хайн дөө нэг яриа байна гэх. Тэгээд ийм энэ бол маш өндөр нууцлалын зэрэгтэй юм аа гэх би чинь бүр за манай ах чинь над руу Франк кол мол хийгээд энэ яагаад энэ гэж бодвол тий тэгсэн сүүлдээ жигнэсээ ингээд бүр юм яг ноцтой яриа болоод эхлэн гот нь би окей давай яваад үзье ороод үзье тий тэр чинь бас нэг хүмүүс энэ дээр аягүй шүмжлэлтэй хандсан санагдсан. Би болохоор өөртөө нэг сорил гэж энэ одоо шоунд тий өөртөө орох зэрэгөө гаргасан зэрэглэсэн гэдэг юм уу хүмүүс болохоор чи одоо улсын нэр авч явж өөрийнхөө одоо юу гэлээ өөрийгөө сорж морьдөг хинбэ гэдэгтэн тий чи өөрийгөө сорж яхад цаан чи улсын нэр гарч идэм байгаа зү гэд тэгмээ тэр чинь нэг юм сонь хоёр өөр ойлголт юм шиг би бодоод байгаа байхгүй тий нэг мэдээж хүн хийн л гэж орно шүү дээ юу гэж хүн хожигдно гэж ямар нэг юм хийдгүүс тоглож үзтээ тий хүн ямар хэмжээнд байсан ч гэсэн ямар нэг юм хийвэл амжилт үзүүлнэ гэх тий хожигдвол за дараа нь гэдэг чинь тийм. Тэгэхээр тэрийг бас манайхаа ингэж гоё ойлгодог болчул айгүй гоё юм шиг санагдсан. Өөртөө ч стресс авах стресс чинь ямар их бид хэрэггүй юм блэ тийм. Ийм нийгэмд ингэж за ийм нийгэм чинь яашин гэхдээ бас амаргүй байгаа шүү дээ тийм. Монголын нийгэм одоо утаанаа захаа. Зөндөө стресс юм бас байгаа. Тэнгууд тэрэн дээр нэмэх нь хандааг хараал стресстэй л юм тийм. Би бүр ингэж come on тий ишин нэг юм гээд бас өнгөрөөчвөл тэр хүн бүр аймаг гот том зүрхтэй юу чинь тий эрэг гоё юм бодох. Би чинь тиймэрхүү л байлаа тий. Тэнд нөгөө сая нөгөө дотн гээд хүмүүс ярьсан шүү дээ тий 8-лаа гээд Ажиата хоёрыг илүү хоорондоо бас юм бүр яг дотн найзууд болчихжүү гэж зүгээр анзаарсан тий. Тий шүү дээ. Өтөрч яаж ил хоёр сүрэн хэлэх үү? Ганц сүрэн Адиа сүрэн гэнэ. Яагаад ч юм битгүй бид хоёр хоёулаа нэг юм сонин хүүхүчиг зантай юм шиг би анзаардаг хоёулаа нэг юм гэл. Харин тий Адиа бас айгүй хүүхүчиг юм билээ тий. Тэн дээр ингээ айгүй санал нийлэл бид хоёр чи нийлж байгаа л дэлгэн ахыг өдөж мөдөл нөгөө эдийг өдөл нөгөө орхоо хин лавг очир ах их оргил ах гурыг бол ингээ нөгөө намбгар болохоор чи бид хоёр ингээ бас за байгаарэ. Дүлгөө ах чи маазрангоо л бит хоёр очиад л хөдөөл ахыг зүгээр л ахгүй. Яа хөвчлээ. Тэгэл тэнцээ чин бас нэг тийм би бас нэг юм хэлмээр санагдаад. Адаптер ингээд саяны сэдв болохоор адаптер ингээд зүгээр одоо маш хэцүү үеүүдийг хамтдаа тулчж байгаа байхгүй юу нь бол энэ чинь маш хаалттай зураг авалтуулаад байна шүү дээ. Хүн бол өрөө өрөөндөө байх хэвээр. Хотоолоосоо гарлаа, лифтэнд суулаа, би хоёр руу буулаа, нэг хавар кинон дээр гардаг хавар машин авч явлаа. Студийн гадаа буулаа, хавар ах студ руу гэрэл тусгуулж авч оруулна. Тэгээл ингээл оронгууд одоо нэг студ байдаг. Айгу тийм хаалттай. Тэр чинь хүн чинь юм сонин удаа хугацаанд тийм байгаад тахаар бас жоохон одоо юмтай их чаа шинтэй нэг юм сонин тусгаарлагчтай юм лээ. Юмнаас нийгмээс ингээд тусгаарлагдаад баг дөртөө орно гэдэг шиг те ингээд шал өөр болоод нөөдөндөө бас жоон дасах маяг юм болж ирлээ. Гэхдээ бүр удвал бас ингээд жоохон бас ядрахаар жүжигчд энэ төр бас айгүй хэцүү хүнд ажил хийд юм байна да гэж бас ойлгосон. Нэг жоохон эссен гаргахын тулд те ямар их ажил болдгийг бас мэдчихэж байгаа. Тийм тэгээд сая хэлгээдээс юм болохоор одоо монголчуудаа би нэг хүсмээр байна. За юу вэ? Камер руу харж аад те. Орхон баяр сайхны орхон баяр. Монгол улсын арслан те. Гандагтын хамт дүрэн. Бид хоёр хос хизээч байгаагүй. Байхчгүй. Одоо нэг би нэг юм нөгөө жон гимшээд тийм яваад байгаа юм уу? Аас тэгээд одоо тэр чин сүулдэ баг тоо хоёр юу орхоо чин гэр үлдсэн шүү дээ. Тийм харин одоо саяны одоо жишээл Netflix шоун дээр орхоо ихнэртэй хамт явсан. Бүр. Тийм үү. За. Би тийм юу одоо л энэ боломжийг ашиглаад яагаад давмавч гэнэ те ингээд би ч нөгөө комент уншаад байгаа юм шүү дээ. Тэгэхээр юу ярьж байна? Чин улсын нэр гаргаж байгаа юу та нар чин юу ашиглаад байгаа юм. Тэгээд юу вэ? Би бүр сая шокнд ороо. Ийм юм яриад байгаа юм уу? Тийм болоод байгаа шүү дээ. Тий. Би ч нөгөө юм жоохон фаны та мэдчихээг л жоохон байгаараа л ингээ ярьчих дөө сайхан яана цагийн хэтэртэл ярьчдгүй юм бол гэдэг хүн шүү дээ тий. Тэгсэн чинь юу нэг ярьслан дээр би тгээ ярьчихгүй юу. Манай арт өмнө ярьдгаар бол
Хуваалцаарай. Тий. Монгол хүмүүс ч хуваалцаж. Саяны өгүүлбэрт шоконд орж байна. Юу учрыг олдог бай. Улсын төлөв тэмцээн болж байгаа чи ямар Доор нь амжуулаарай. Тэгээ одоо бид тэртэй баг за зүгээр ингээд саяныхаа ярьчих. Тэгээд араас нь гоё би нэг нөгөө ярилцлага өгөөд тэрэн дээр ийм юм ярьсан байхгүй юу. За манай ард түмэн одоо ард түмний ярьдгаар бол те намайг ч одоо бараг нөгөө аврах төрүүлж өгмөг гэлэн те орхон баяр та хоёрын дундаас лутмаас гарна шүү маа шүү. Тэр чинь ингээ бүр ингээ 10 хэлэхээр за 100 хэлэхээр за гэдэг 1000 хэлэхээр за 100000 болохоор гэдэг ингээ за одоо бас арайч те энэ чинь би чинь өөрөө ингээ тамирчин эмэгтэй хүн тэгээд карьераа эхлүүлчихсэн учраас карьер хөөсөн эмэгтэй хүн. Тэгэхээр нөгөө гэр бүлийн төлөвлөлт чинь ингээ хоцорч байгаа байхгүй юу? Хоошоо явчихсан. Тэг надад бас хувийн амьдрал байгаа ш. Тэнгууд нэг юм их нэртэй хүүхдтэй те ингээд сайхан аж төрж байгаа Монгол сайхан үндэсний бүх Монгол арслангаа ингээл те хандаатаа нийлүүлэх гээд нөгөө ах нар чи баг ихтэйсэн аваад маваад гээд энэ чинь нэг бодол юм бас эрүүл биш зүйл шүү. Тийм. Тэгээ энэ бас дашрамд ашиглаад те чи тэр гэр бүлийн хүннээс харж байгаа. Тийм тэр нь надад аюу хэцүү байхгүй. Одоо тухайн үед жишээлбэл нөгөө манай орхогийн ихнэр нь бид тийч ингээл сайн унаа зэмэ дээл те танилцчаас тэнгууд цаа чи ингээл би энд ингээ ажиллаар ирсэн шүү манайхаа ингээл те ингээд тэр чинь бас нэг буруу сэтгэл төрүүлчихүү гэдэг тэр хүний чихэнд үг хүрсэн л байгаа байхгүй тодорхой хэмжээнд те. Тэгэхээр эн чинь бас би ялангуяа юм гэр бүлээс гадуур харилцаа энэ төр бас дэмждэггүй ер нь бүр X тавьдаг хүн байхгүй юм байж болохгүй гэд тэнгууд тэр чинь ингээд би өөрөө яг хүмүүсийн ярьж байгаагаар бол их нэртэй үнтэй ингээд сайхан харилцаа үүсгэх гэдэг шүү дээ те. Монгол улсын ирээдүйн аврах төрүүлэх гээд тэгэхээр энэ бас надад жоох эмзэг одоо бас болох гээд байгаа шүү. Би ганц би эмэгтэй хүн учраас те тэрэн дээр бас ингээд болчоорэ. Өнгөрсөн жил нөгөө подкастт орж хоёулаа нөгөө нэг эсрэг хүстэн нөгөө зүгээр чат мат хийсэн. Тэр бас баахан нэг хэсэг инээдтэй ирсэн шүү дээ. Би чинь чат намхан залуучууд биш чинь бас энэ ч бас болохгүй шүү дээ гэдэг. Тоглоод болгоод ярьдаг. Намайг нөгөө хүний гадна төрхөөр өстө body shame хийдэг, хүний гадаад төрхөөр нь ялгуурлаж харцдаг заваан хүүхэн гэдэг намайг чинь. Бас уу. Барь тийм. Нөө яа. Тэгэхээр одоо нэг манайхаа тэмцээнд орж байгаа чи танд чи ямар сонин юм руу анхаарлаа хандуулаад Монгол улсын хэмжээний мэрэгж байгаа ч тийм. Нөгөө буурлав дээр очиод юм яриад ингээл би чинь заримдаа асуу штэ тийм. Мөнх аварга. Бай мөнх аварга дээр очиод манай аварга байдаг. Тэгвэл буурлав дээр очиод юм ярьж тэгэл буурлав ийм болж гин тийм. Ойр үед ийм совь сайхан байна. Ингээд ах юм аа ч гэдэм үү тийм асуугаал эн чинь бас зүлгээ авах гэсэн чинь тэнгууд буурлав өдөөс зүгээр л туулдаг юм л нам гин. Тэгээд аваа туулдаг юм л нам зүгээр л туулдаг юм л нам гэж байгаа байхгүй. Баяд шүү дээ тий офсын баяд тий. Би ч офс шүү дээ. Харин зүгээр л туулдаг юм л нам гэдгсэн чинь би тэрийг ингээд гэл би айгүй хүлээж аваад ингээд туулна да юу ч болчихсон тий туулна гэдэг чинь туулнаа л гэсэн үг шүү дээ тий дугаа байгаа тий ингээ юм аяг дурагшл. За хоёр дахь очлоо. Буурлаваа ингээд туулах гад үзлээ. Болохгүй наа гэж юу гэсэн. Энэ нэг л туулагдахгүй байна гэдэг. Тэрс чи буурлаа. Гэхдээ яах вэ? Бас чимээгүй юмыг хийж одоо туулна гэдэг хэцүү айл хэлж тэгж байжснаа. Аавын сэвгүүр аавыгаа дөөрөөччил нам аавн дуугаа байхгүй. Тэр буурлаар ч өөрөө юм яриасаг өөрөөсөө ингэ нэг юм бас айгүй ер нь л stand up comedy хийвэл хийчгээр хүн шүү дээ ингэ юм хүн явуулаад инээгээ бүр онгой ярьдаг гэсэн үстэй тий. Тэгээ би тэрийг ингээ харж өссөн болохоор ч юм уу надад нэг юм юу байвал хүнийг инээлгэж чадчихвэл тэр айгу ухаалаг бөгөөд мэдрэмжтэй хүн байна гэдэг тийм бас хэрэг байна тий. Тийм нөгөө үнэлэмж тогтсон байхгүй минь дотор. Тэгэхээр бас нэг юм гоё ухаалаг донжтой жоктэй нарига хэлж чаддаг. Тэгээ хүний нэг наригаг ойлгоод авчдаг нэг юм тий
sense of humor гэдэг. Тийм юм байвал энэ чинь бас гоё юм байна гэд одоо тий гэрэлээс хүмүүжлэх тийм юмнууд байнгут одоо ингээ миний чалчаа одоо тэгээд одоо ген цусандаа байгаа юм шүү манайхаа тий. Нэр лаваас минь ирсэн. Тийм үү тий. Юу нөгөө нэг орж исэн тэмцээнүүд байгаа зү тий одоо бүх энэ шатнуудаас энэ дундаас чамд одоо хамгийн гоё сэтгэл үлдээсэн гэдэг юм уу? Хитцүү хэрний одоо ер нь барыг хамгийн хитцүү нь л гоё байх байлгүй дээ тий. Хамгийн их дурсамж үлдээсэн гэж бодох юм. Чамд аль нь байсан бэ? Хүмүүс бүр яагаад тэгэхээр амар шимтэж үзсэн байхгүй. Та эдтэй барыг хамт тэмцээнд орж байгаа юм шиг тий. Уйлж муйлаа тэмцэжсэн бөө юм болж байгаа шүү дээ. Тэнд биш тий. Амаргүй нэг хором ер нь байгаагүй. Яагаад тэгэхээр ингээ бүгд л хин очроо ах бас нэг ярианд ирэлцсэн байсан баха. Тэр нь бид чинь нөгөө ихний тий нөгөө даалгавар ихлээл жоохон хоорондоо ингээл үзэлцэж тэрнээс хойш бүгд нүднийхээ өнгө өөр болол эхэлж байгаа юм чинь ингээл те. Ерөөсөө л ингээ байнгын бэлэн байдалтай, байнгын камертай ерөөсөө ингээл эндээ нэг миктэй нөгөө 0 орохтой ч миктэй сайхан. Би чинь бизж байхдаа санаа зовоод нөгөө микээ ингэж барьж мөрөө. Бас тий юу санагдаад юм чинь те. Ингээ тиймэрхүү юмнууд бол байнга байхгүй. Тэгээд миний хувьд хамгийн хэцүү байсан нь бол мэдээж нөгөө даваад авдаг. Тэр бол надад амар хэцүү. Бүр ингээ амар хэцүү, тэгээд амар ололттой. Тэгээд намайг сэтгэл зүйн хэмжээнд дахиж дараагийн шатанд авчиж өгсөн ч гэсэндээ нөгөө талдаа ингээ бүр хог новш шиг мэдрэмж төрүүлсэн. Тэгээ бас алдаж болохгүй алдааг хийчээд тэрний дараа ингээд яхаа мэдэхгүй тийм хачин байдалд оруулсан болохоор тэр бол ингээд хамгийн хэцүү байсан. А зүгээр яг би бэлдрийн хувьд бол 100 тойрог штэ угаасаа тэртээ одоо юу ярих юм бэ те. Сүүлдээ би явахаа байдлахаар сэтгэл явдаг нөгөө сэтгэлийн өвчээр гэдэг чинь үнэн байгаа байхгүй юу. Яад гिचсэн би чадна те. Манай хоёр бол зогсоогүй цагт бол би зогсохгүй гэж зүтгэж амж. Тэр финалийн тэмцээнүүдийг би хараад өмнөөс чинь та нар өмнөөс ядарсан. Тэр нөгөө ханд үлхдэг. Тэр амар. Хоорондоо ханд үлхдэг. Харагдаж байгаа шиг амар биш. Бүр амар тэр том туухай нөгөө чирээд нөгөө багаараа тэр ер нь харагдаж байгаа шиг биш. Юмэг нөгөө амархан харагдуулдаг одоо юу гэдэг вүлээ? Юмыг амархан харагдуулдаг. Надад бол мэрэгжлийн тамирчин юу ч хэлээ нэг тийм яриад амар байгаагүй. Ажаа өргөө хоёр энэ тэр нөгөө барьдаг бол энүүгээр яг миний хаяа зүгээр нэг жим нэг зүгээр нэг туухай өргөдөг штеп. Хаяа нөгөө 3 дахь орол явгууд нэг бадаардаг штеп. Тэр хальт тэр мэдрэмж би ингээ баг хөхөрцөн байсан уу юу? Тэ? Зүгээр ингээд улаагаад хөхрөөд ингээд та нарыг хүлээж ихтэй хэдэн цаг вэ? Яг ингээ харж яхад бүр нилээ удаа тэр бол 40 хэдэн минут үдээс хойш байсан ер нь. Зураг авалт үдээс хойш л явагдал. Тэр чинь ингээд одоо ингэж байгаа байхгүй да. Өглөө тэр чинь би тэд 2 дахь B групп нөө штэ тий. А группийн хүмүүс чинь тэр чинь цаг нь тодорхойгүй. Тэр бүх цаг дуусны дараа B-ийн орж байгаа байхгүй. Та нар нэг студид янзлал тасал тэр чинь ингээд хичнээн цаг байсан байх уу тий. Хариадаг дээр за ийм юун дээр хэдэн минут, энэ дээр хэдэн минут гэж бодоход хэдэн цагийн дараа бид хэд орно. Тэснэ тэрний дараа ингээ орно. Тэг нилээн л ер нь бас бид хэд бас тодорхой хэмжээний боломжийн тэг хичээсэн. Үнэхээр л тэрийг харуулахын нөгөө нэг юугаар дүнзээр тий хаадаг. Тэр супер тий. Вау. Хинтээ маргалдаг штэ. Орхоо. Юу яриад байгаа. Юуг наач дийлж идэв. Тэгээ нөгөө нэг 5 секундын дараа гоё санаа. Тэр нэг Монгол хүний бухимдалд явуулсан. Юу яриад байгаа. Ингэж яаж явах юм гэлээ. Орхоогийн хамгийн гоё бид хэдийн нөгөө байнга сонсч ирсэн үг ерөөсөө цаа чи хөгжилтэй штэ. Гүй гэж ороод ирт. Гүй гэж ороод. Танайг юм харахгүй гэж. Тэг. Яг нөгөө амны рефлекс мөртэй сайж болдог. Цаа чин бол ер нь миний хувьд бол ингээ маш сайн бүр гайхалтай капитан байсан гэж би дүгнж байгаа. Яг үнэхээр амар эс. Бүр тэг нөгөө бүх хүн ч одоо тэг үндүүг ингээ сайхан намбагаа вэж тэг ер нь тийм имиж байгаа шүү дээ. Ер нь тиймэрхүү дүгнэлт тэгсэн чинь толгоо гялалц тий. Толгоо гялалц байна. Дээрээс нь тактик байна. Өөрөө бас багийн ахлагч идэг зүйлээ маш их хариуцлагатай ухамсарласан байгаа юм. Тэгээ бас тийм хөөргөө нөө юу юм бэ те icon moment-ыг бол үнэхээр би болгож чадсан. Тэгээ дээрээс нь Монгол улсыг тэгээ үндэсний бүхийг дэлхийд гаргаж чадчих гэж өөрөө гайхамшигтай байхгүй. Үнэхээр тэр бол ингээд
үнэхээр тэгээ одоо ч цаа чи ингээ фэн клубтэй болцсон Солонгос те тэгэнгუთ бүр Орхон баярын фэнүүд Солонгосоос ирэх Орхон баярыг үзэх гэж ирэх гээд байна. Ваа. энэ чинь л одоо жинхэнэ advertisement те энэ чинь сурталчилгаа үстэй. Үнэхээр бахархаж байгаа байхгүй те. Тийм байна гэж төсөөлөг учраас те одоо ингээл бодоол үзэн бас л манай баг бол гоё толгойтой, гайхалтай. гоё биетэй, гоё хөлтэй, гоё хүн байгаад байгаа байхгүй те. Бүтээр яг чинь нэрээ. ямар нөлөө гарсан мөр тэмүүг манай хүү Аха. Монгол бичиг зүгээр хальт үзэж эхэлж исэн. Тийм эхэлж байгаа. Тэгсэн чинь бас нөө оргилын нөө одоо ингээд нөө Монгол шивээс. Тэгээд нөө physical 100 хараад. Тэгээ одоо Монгол бичгээ буцаагаад бүр шамдаж үзээд одоо бүх юма би нэр мэрээ энэ тэнд дандаа монгол бичгээр гэж. Ямар хөөх юм бэ? Тий. Одоо нэг цэвэр өчгдэн шүү дээ танд үуч нь монгол бичгээ. Одоо тэгсэн чинь би нэрнүүдээ ингээд монголоор ингээд энэ тэнд бичнэ гэж байгаа. Гоё. Хайдтай үнэхээр гоё бүр үлгэр жишээ тий. Одоо ирээдүй Монголын ирээдүйг бол үнэхээр бүр ямар гоё эрг болгож харуулж байна тий. Тэгээ нэг надад бас одоо би багийнхаа бүхнийг л магтмаар байна яг үнийг л. Бүр үнэхээр яг ийм төгс баг. Одоо би мяа байлаа гэж одоо миний бие мяа нь одоо магадгүй нөгөөдөө хурцлах ч юм уу тийм нэг юм сонин Avengers л байсан шүү дээ. Баланс айгуу сайтай тийм гоё баг. Тэгээ бид нар өөрсдөө ч тэр нэг юм цусандаа юм уу тэгэндээ юм уу нэгдэж үнэхээр чадсан. Эхний даалгавар дээр очиод юу нөгөө чи нэг хайж бол хандаа найнч гэж байгаа шиг тэгээ айгуу гоё юм байж чадсан. Тэгмээд нөгөө талдаа тэр бүх зүйл гарсны дараа биднэрт ирж байгаа комментууд дотор монгол хүний зүрхэнд галыг хасааж өгсөнд баярлалаа гэж аах. Тэр чинь одоо юу гэсэн үг юм бэ те? Өөр юу гэсэн юм бэ? Энд чинь л одоо Үгүй эн чинь би хэр оргийн юм үзээд нулимс шүү дээ. Нулимс цэлэгнээд идэггүй тэр нөгөө баг нь өрдөг шүү дээ. Би яг тэрийг ганцаараа суугаад ингээ яг баг нь өрдөг гэсэн үзчихсэн. Тэгсэн чинь яг ингээл тэр чинь нөгөө нэг хамгийн өмнөх нөгөө А группээс рекорд нэг 10 хэдэн минут байдаг нөгөө Австрали байдаг шүү дээ. Тэгсэн чинь Монгол гараа явчлаа. Тэгсэн нөгөө нэг яг Турк чи 17 дээр тавьчихдаг үлээ. 17 ч хүрдэггүй. 15 мавши. Тэгэл тавьсан чинь тэгээд нөгөө манай хоёр чи ихлэх хэцүү юм шиг үстэй хүний сэтгэл гэж бас амар. Та нар яг тэр өгүүлбэр амар тий. Хастглийн хүчээр л давна штэ. Зүгээр нулимс. Тэгсэн чинь тэгэл араас нь оргил та нар л хараад ингэдэг штэ. Ваа нулимс ингээд ялцсан. Тий. Тэгэхээр нөгөө энд одоо ярьсан ч ойлгохгүй тий би тийм нэг хараа зогссон шүү дээ. Ман одоо та нар маань болохоор ингээд катлцсан те яг моментуудыг үзээд тааш те. За 5 минут өнгөрлөө 10 минут өнгөрлөө ч юм уу те. Бид шиг ингээд тэг секундаас эхлээд ингээд дуусна ингээ хараа зогсож байгаа шүү. Бүртээ тэнд чи ингээд гимшиг сэтгэл төрөн те. Ямар их дарамт өгсөн бол тэр хоёртоо те хожихгүй л бол болохгүй нөхцөл байдал тэнд авчиж зогсож байгаа. Тэр хоёр бүр тэгэл адья чин яг 2 удаа ингээд яа гэл орилж авах нь жодогийнх нь орилдсон шүү дээ. Тэрэнгүүрээ орилонгууд чи ингээл хамаг би арзаагаал явчих юм шүү дээ. Толгоогоо дээш өргөх тийм ичээд байгаа юм чинь. Басиг нөгөө орилтоо хийгээл те. Тэгэл тэрийг нөгөө үзэж байгаа одоо монголчууд тийм гоё огшиж үзэж байгаа шүү дээ. Тийм сэтгэл хөдлөлтөөр нөгөө мань хүн ч очиод баг алцгаар над руу тийм сүрэг комент ирэхгүй гэдэг юм би те. Тэгэхээр тэр яах вэ? Миний хувьд бол би ингээд амар хүлэн зөвшөөрд авахгүй. Нэг хүмүүс намайг болохоор дөрөсөө нэгтэй пэдис юм бус багийнхаа чи ядаж нэг нулимс тусал гаргаач гэдэг байгаа. Тэгээд би тэрийг л ингээд за амар байсан шүү дээ. Тэр сүүлийн даалгавар бол бас амар байсан. Тэр чи тэрэн дээр нөгөө нэг мултраал гүүгээл те. Йоо тэр мөрөн дээр те супер эс шүү дээ. Чи нөгөө мултраал ганцаараа нөгөө нэг ханаа нөгөө мандаг шүү дээ. Тэгсэн чинь нөгөө Японы тэр чин кроссфит ч юм билүү? нөгөө кроссфит л тий. Тишүүрт ирдэг штэ. Тишүүр чинь жилөө. Юнсомбын ах нөгөө нэлээд бадрүүн тий. Нааг чи зүгээр хайрцагтай авч идэх гэдэг юм чи. Үгүй чи хайрцаг хөдөлгөөг штэ. Ингээ барьдаг дээр юм уу тий. Тэгвэл чи манай нөгөө MMA яах юм болов. Интлийн юун дээр бол үнэхээр бүх зүйл зогсоосоо. Эсрэг багийнхныг зүгээр ингээ харж яхад одоо ингээл та нар хамтгаа эсрэг багийнхныг харж яхад үнэхээр би физиолог нь харахад ямар амар юм бэ гэж харахаар яг тийм нэг тамирчид хинх юм байв. Яг онцлол нүдэнд үрцээ. За нөө Японы бейсболч яах ойлгомжтой. Мөрдөө. Тэгээ яг ингээл одоо бусад те ямар амар би физиолог вэ гэдэг ч юм уу. Тийм тамирчид яг хажуунаас нь харахад. Яг надад бол нөгөө нэг юм юу гэмдэ гол тамир гэдэг үлээ те. За голын биар. Стамина те. Бас те.
бяр байдаг шүү дээ. Тинхээтэй хүмүүс надад ер нь ийм энэ яг бялдар юм байна да гэж бодогдоод байдаг байхгүй. Тэгээ тэр хин оргил ахвал ялчгүй. Оргил ахвал шал өөр. Стамина өндөртэй тий. Тинхээ бярна. За өдөр дээр ч гэсэн дээр нь бол бүх байрлалд байгаа хүн чинь адья оргил ах бид гурав ер нь чөлөөтэй байгаа байхгүй. Гэхдээ тэр нөгөө юмнуудаа ингэж нэг баланслал тий. За ахын дүү тийшээ явж би энийг хийжээ. За хандаа ирээрээ гэл өдөлгөө ах дууж мод гэсэн. Тэр чинь ингэ нэг юм нөхцөлд бид хэд ингээл солигдоол яваад байгаа байхгүй. Зүр нэг хүний хатчаагүй. Очроо ах болохоор дээр нь ялчгүй тий. Нөгөө уян дээр ингээл яваад байгаа шүү. Эд чи ингээ яваад байгаа. Тэгэхэд ахвал зүгээр тэнд ч очивол энд ч очивол энд ч очивол ажилласаар байгаа байхгүй. Тэгснээ сэтгэл зүйн бол ерөөсөө л за ийм хийм гээл тий. За ийм хийм гээл эндээ суц муцаа хагалцсан. За гэлэмлээ гаргацсан тий. Миний чинь зүгээр сэтгэл зүй шүү дээ тий. Тийм хэцүү юм дээр. Тэгэд яг бусад орноос гэх юм бол суцаа хагалсан. Тэнд нь суцсан зүгээр хахраа нөгөө бөмбөг гаргацсан цусан ингээ бөмбөг бүүн гэж тандор. Чи ямар их төсвөр вэ тий. Хил мэлээ бас манай ах чинь гимтээс тэр талаар бас өөрөө ярих бах тий. Ярьж тооц юм идэж чадахгүй ингээд бүр оюулсан гэс тэлээ. Нөгөө охин хөлөө яасмаа гэд бүр ингэж ярьж байгаа. Хинтээ Австралийн UFC-гийн авраг шүү. Whittaker спаррингд ороод ноцолдоод бас тэгээд хоорондоо л нөгөө тэр чинь бас дэлхийн аврагтай тэр өрч үзсэн. Тэгж явахтаа нөгөө гимтчихгүй. Тэгээд хилэн цорцсон. Тэгээд чи имлэг яваад. Яг тэмцээний үеэр гэж. Тэр мөгийг давж яхад бол би мэжүүд нас тий. Тэгээд багийн бусад багийнхнаас бол Whittaker бол надад үнэхээр тэр гарны ажиллагаа нь бол сэгсэрдэг энтертэй. Үгүй чи UFC-г аврах шүү дээ. Өөр шал өөр юм билээ. Гэхдээ Австралийн баг ер нь айгүй амар төгсөрсөн баг байсан юм шиг санагдсан. Тийм үү? Ер нь эвгүй байсан уу? Айдас дөрүүлэхээр байсан те. Яг айдас бол төрөхгүй заяа. За. Яг би чи эмхтэй хүн учраас тэр ирчүүдийг нь бол ерөөсө харахгүй байхгүй. Тийм. Та өөртөө зохицуулъя. Өөртөө залуучууд та тэр залуучуудаа өөртөө очроод тэгээ өөртөө очроо. Орхоо ч бүр юунаас ч айдгүй хүн юм шүү те. Орхоо ч амар штэ ингээл юунаас найгаад байгаа юм ингэ тэгээдсэн мэдтэй тийм бүх хүн нүдэнд багтчихсан орхоог тийм өөрөө бэртэ чадaltaа бас тийм үнээр гоё байхгүй тийм би ч болохоор охтуудын л харна штэ баг болгоны охтуудаар яг үндэ би хамгийн өндөр нь тэр дотор чинь охтуудаас над руу ингээд бүр ингээд амар дайрж ирээл намайг чирж бариадсан тийм бол байхгүй зүр залуучууд нь л намайг үнэхээр ёо таа ингээд энэнийг юм гаргаа шийдэж хамгийн сүүл нөгөө энэ минжүүдээ түлхүүлсэн шүү дээ чинь тавцсан дээрээс. Тавцсан дээрээс үү? Тиймэрхүү юмнууд бас байна. Гимтлийн талаар би нэр асуу үзсэн. Одоо ингээд сая ингээд жижиг сажиг гимтлүүд гарч оргилчий гэж ингээд ер нь баг тамирчид манай багийнхан манай тамирчид мөн бусдыг харж хат яг энэ гимтлүүд ер нь хэр их гарч ив. Тэгээ энийг ер нь яаж зохицуулж ив тэнд. Яг зохион байгуулах талаас бол бүр маш өндөр түвшинд байсан. Бид нар чинь тейп молт хийлгэхдээ хүмүүс авах юу гэдэг бид зүгээр шууд бүтэн баг орж ирээл хөлсөө туслалт ингээтлээ биднийг боож хайчаалгаар явчихсан юм чи дараагийн анги руу айл руу өрөөрөө те. Тэнгуут чинь бэртэл гимтэл байна уу гэж байнга шалгана. Тийм. Яаж нээж энэ байнга шалгана. Яг тэр нөгөө 1-2 дугаар сизон дээр бүр хүнд бэртлүүд гарсан гэж аахгүй бүр маш их бэртлүүд гарсан. Тийм болохоор энэ удаагийн бас даалгавруудыг ч гэсэндээ бас жоохон хөнгөвчлөх гэхээс гадна бас нэг юм болгоомжилж учиртай тийм. Ойшил тэр нөгөө усан дотор яадаг дээр чинь хашимууд авах нөгөө пүүцний хан артал нь юм нөгөө хүндийн спорт яа энэ нуруунд дээр жин авахуд ч гэсэндээ хэрэглэх боломжтой юм хатуу болтой. Боди лифтинг пүүцтэй нэг юм хагас өсгөн тийм тэрнгээрээ ингээ ирүүгээ сет авчиж амж. Ингээл цус гоожол явчаа нөгөө Индонезийн манай нөгөө тэр хэсэг хайлгаар мис залуу гэдэг. Тийм. Орхоо чин тэр ингээ бүр зүсгдээд явчихсан. Тэр чинь ингээ өсгөний хартлаар ингээ өшгөлчихөж байгаа байхгүй. Тэр чинь тэгэл санамсаргүй шүү дээ. Тийм санамсаргүй. Тэгэл хэр нөхцөлдөө шууд бид нар чинь хамгийн амар нь гар утас паспорт хоёроо хураалгадаг. Яагаад тэгэхээр түргэнээ шууд эмнэлэг явах магадaltaй. Тийм болохоор паспорт хэрэг болдог. Тэгээ шууд ингээл аваад шууд түргэн. Яа, тийм л амар риски тий. Эрсдэлтэй юм даа. Амар эрсдэлтэй. Тийм нэлээ. Өөр манайхаас энэ өөр гимцэн хүмүүс байсан уу юу? Нэг амар тийм хүнд бэртэл би бол бэртлээ бол таг нууцсан. Тэгээд хин манай эдэд байсан бэртлүүд гэвэл дандаа нэг арьс бол үнэхээр тэнд тулгараад арьс биш болсон. Ер нь бол тэр 120-ийн юм өндөр чи ингээд нөгөө тэп бооцсон байгаа даа шүү дээ. Хоёр мөрөө орхоо чинь хоёр мөрөө боо гэсээр болгосаахгүй. Тэгээ би бүр баярлж байгаа юм чи. За баярлалаа орхоо минь тий.
энэ ч нэг жоох ил гарцсан байсан. Зүгээр ингээ уу болоо. Арьсуу болсон. Тэгээ одоо энд сорь багшна. Оо бүр юу. Тэр чинь нөгөө мөрөөрөө түлхээр юм. Тэгээ шилб мэлв чинь нөгөө ихний даалгавар дээр бүгд ингээ арьсуулах. Ингээ цагаан наалгацсан бүгд дээр ийм төрхөл. Тэгэл энэ нөгөө үе мүе цогсон мөгсөн юм жижиг нөгөө хөхрөл хавдалт бавдалт хуруу муруу ингээ жоохон тулах муулах. Надад тэр хамгийн амар нь та идэг бэртэл авах тэр нөгөө нэг бавгаан чих байгааз тэ өөрсдийнхөө нэрлэлсэн бавгаан тэр юу илээ гэж бодлоо. Тэр чи бавгаан чих юм бисээ бавгаан чих болж ирээ. Нөө бавгаан чих байгаас тийм юу илээ. Өөрсдийнхөө тийм бавгаан чих дээр л амар бэртцгээсэн болов гэж бодсон шүү дээ. Би бүр хандагийн минь аллаа наад чинь тий. Бүр тэр завсранд хавчуулагдчихсан шүү дээ. Яг би хөлөө тэр татдаг дээр л надад за энэ одоо энэ чинь шүрмсээ сунгаа хийж байгаа шүү дээ. Тэгээ ер нь энэ дотортол дээр нэлээ асуудал та. Тэгээ өвдөгний би нэг амар яг одоо бэлтгэл одоо юу гэдэг нь яг карьер дээр байгаа болохоор нэг бэртэл мэртэл талаа хэрмэргүй байна. Гэтэ ямар ч сан одоо хүртэл би бэртэлтэйгээ нэг үзэлцээ л явж байгаа. Тухайд бол яг өөр нэг бэртэл дээр нь бол эмчилгээ авсан. Би яг сүүлийн өдөр үлдээд манайд тэгээд имлэг яваад орчуулагч та намд яваад эмчилгээ бол авсан. Тэгээд тэр нь бол дэж үедгцээ одоо нэг спортт бол нөлөө байхгүй. Тэгээ нөгөөх нь бол жоохон асуудалтай байгаа. Гэтэ нөгөө Япон багш маань надад тийг сургаж байсан байхгүй. Дэлхий дээр байгаа мэрэгжлийнч бай, мэрэгжлийн биш ч бай, тамирчин хүн юунч өвддөггүй тамирчин гэж байдгүй. Гэж хэлчихсэн үг надад айгуу тийм. Тэгэхээр тэр хэмжээний төсвөртэй төсвөр суудаг байх нь байна. Тэр хэмжээний бас рискийг үүрдэг байх нь гэдэг нэг ойлголтыг авчихсан байхгүй. Тэг мэдээж нэг мангар юм шиг алхаж чадахгүй боллоо бэртчээд спорт хийгээд гэсэн үг биш шүү дээ гисэн хідээч нэг юм төсвөрийн хувьд бас тамирчин хүнд бол байх зүйл шүү гэдгийг надад хэлчихсэн. Тэнгууд тэр бас бодогдол мэдээж би хиймээр дуртай юмаа хийж байгаа. Би нэг мөнгө олж ийн амьдарч ийн тэгээд би маань өвдөж байгаа ч гэсэндээ би нэг хиймээр байгаа учраас гой кэр хийгээл имлэмлэгт нь очиод имчилгээ хийлгээл өөрөө бас дасгал сайн хийгээл тиймэрхүү байгаа. Туркийн багийн эмэгтэйчүүд бас нэлийн том байсан. Том ярьсан. Баг ихтэй хүн шиг юм байна. Нөө эмэгтэй нь бас хөнгөн атлетикийн улсынхаа бас рекорд эзэмшдэг охин байсан шүү дээ. Тэр Таиландын Джеймсийг бүр би Джеймс бол гайхалтай. Найз болцсноо. Найз. Тэр чинь ийм дураг байгаа шүү дээ. Тэр чинь айгүй хөөрхөн тий. Тэр насан та нарын үе үгүй юу? Үгүй. Бүр хиттэй 36 мургаатай тэр явцсан. Тэр нөгөө оройн өсөө жоохон галцрахаа байсан. Тийм байна. Тэр миний үе юм байна. Тэр хөөрхөн тий. Айгүй сайси тий бүр амар инээд. Галзуу гэдэг үг. Сайн хүн үү те. Бүр үнэхээр дэндүү гоё хүн. Бүр шеф гэсэн бүр ингээд за амар хөрх ингээд яаж тэр хүний ингээд мэдэрсэн гэхээр би чинь нөгөө дөнгөж орж ирдэг шүү дээ. Өөр өөртөө спортын хувьцаг өмсөл орж ирдэг. Тэрэн дээр нөгөөт чинь ингээд амар ингээд орж ирдэг. Өсгий тогтолцоо орж ирсэн шүү дээ. Тодорхойгүй үнтэй ийм ортром өмссөн. Тэгэл өсгий тогтолцоо тийч явж. Би чинь ингээд гайхчихдээ за энэ нэг илт ойлгомжтой бүх юм бол за нэг бүх юм шиг байна те. Ингүүдэг юм. За энэ нэг ийм ойлгохгүй юм чи. Яг жам бол те. Хүү юм бол те. Хин бэ гэд тэгсэн чинь амар хүчтэй. Волейбол гэдэг байхгүй. Би чинь нөгөө ижлээ болсон юм шиг санагдал. Би тэр чинь агаар дээр болол тоглосон. Аха. Кат хийцэн лээ. Тийм үү. Тэгээд ер нь л аяа. Гэтэ амар тэр ачаан дээр ганцаараа бас таанк байл шүү дээ. Мундаг амар чадлаа. Яг ингээ юмаа явуулал чиг. Гэтэ яг хүн нь болохоор юм амар nice те. Тэнд байсан бүх хүмүүстэй ингээл ингээ цүнхээ ингэж барьдаг за аа хөөрхөн ингээ хийчихэл. Манай орхон баяраа гараас вау гэдэг. Ямар адилхан болчих юм. Нөгөө танаад юу лээ? Танаад Jenny байвал манад Lisa байна гэж. Тэгээд би бол бид нар чинь нөгөө төрүүлсэн ялгаагүй л нөгөө тэр яриануудыг анх удаа л харчих юм. Манай угаасаа ингэнэ гэж боддог болоо. Үнэхээр гоё. Тэр ингээд тамирчтайгаа одоо ингээд бүх 8 баг ингээд ер нь ингээд хамтдаа яг цаг өнгөрүүлж байгаа л да. Гэхдээ юм хангаут их боломж тиймэрхүү зүйл хэрэг гард юм. Бусад багийнхантайгаа ч багийнхантай бол ёстой тэгж хангаут хийж чадаагүй. Үнэхээр тийм байхгүй. Одоо яг нөгөө ингэж яриад байхгүй. Японы багтай амар дотн байна мэн гэлтэй. Одоо яа тийм юм яриад байгаа боловч цаанаа бид нар
зүгээр л ингэдэг утас пассвордыг хураалгачаал тэнд чин зураг бичлэг хийх ямар ч боломжгүй камераар эндээ нэг микер хэмнүүлсэн нэг хүн дагуулсан юм хүмүүс адах юу хайлаа нэг селфи авахулж андаа манда тийм байхгүй шүү дээ. Тэгээ нэг сүүл рүүгээ яг үлдсэн хэдэн баг нэг тэгээ ингээд нэг зураг авах боломж гараад тэгээ зүгээр л нэг момент л байсан. Түүнээс байн ингээд селфи мэл авах тийм боломжгүй юм чинь. Тэгээл байцгааж амд өрөөнд дотроо өрсөлдөгчд болохоор тэгж болох тийм. Өрөөнд дотроо л нөгөө очраах чинь тэр зураг эзээ зарлах юм болоо гэж чинь залуучуудаа эмгтэй болгоод нэгнийхээ царайг нэгэн дээрээ барьж үзэж үзэл. Тиймэрхүү л юмар нэгнийг байцгааж байгаа юм чинь. Өөр юм байхгүй. Юу нэг Snapchat-аар Дүлгөөн бас ярьж хат ерөнхийдөө бас юм иржсэн. Одоо энэ physical Asia-гийн яг энэ цоврал монголчууд бас анх санал тавьсан нь physical Asia нэг гараал бүүн болсон шүү дээ. Netflix-ээр бид нар үзэл шууд фитнес руу гарч мараал те. Яг тэр үеэр шууд араас нь санал тавьсан юм ба шүү дээ. За ингээ physical Asia бид Монголоос санал тавьж байна бид нар үзлээ. Ингээ 2 дугаар сизнийг хамтарч хийя. Монголоос 50 Солонгосоос 50 ингээд халз үзье гэдэг санаа тавихад бид нар алидийн 2 дугаар сизнийхээ зурганд орцсон. 3 дугаар сизэн дээр харин байж болно бодолцож үзьегээд тэгээ энэ нарай боловсронгуй олон улсын тэмцээн болчихж байгаа. Тийм. Нөгөө Жан Хогийн гээд тэр яг ерөнхий продюсер нөөрөө тийм яриа өгсөн байх гээд мэдээлэл орж ирсэн байхгүй. Тэр нь юу байсан гэхээр нөгөө бас нэлийн том газар яриа өгсөн би тэр нь бас мэдээгүй. Яг энэ physical arts гэж хийхэд бол нөгөө Монголын багийн тэр нөгөө санал дэвшүүлсэн юм уу те би бас 100% ойлгоогүй. Гэхдээ ер нь бол Монгол багаас юм баггүй те. Монгол багаас ингэж ирснээрээ санаа авч за окей ажил болгоё гэдэг ийм маш том пуш болсон гэдгийг өөрөө тэ энэ physical arts-тай холбогдуулсан интервью дээр ярьсан байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь гоё байхгүй тийм. Ундаг тий. Тэгэхээр энэ магадгүй цаашаа юм үргэлжлэх юм прожект байгаа монголчууд би бол үргэлжлэх болов уу гэж бодож байгаа. Финалистуудыг ялангуяа би зүгээр сонсож байхад бол тэр сургалтаа бас нэг Spark гэдрийнхэнтэй тамхины цэг яриа гэдэг шиг. Тэгээ ерөнхийдөө энэ чинь бол одоо physical Америк ингээд бүгд нөгөө одоо жишээ нь Итали бүр форматыг авцсан өөрсдийн физиклийг бас хийж байгаа гэх юм. Бүгд Netflix дээр тавигдсан тий. Physical Italy гэх. Тий. Тэгэл идэр чинь тэгэл аваргууд нь тэгэл нэг бүүн болох юм шиг. Physical world ч юм уу. Ямар гоё юм. Тийм. Ерөнхийдөө бол хэлсэн маш нөгөө Жан Хогийн цааны хэлсэн продюсер энийг Netflix-ийн олимп болгоно гэд. Тэгэхээр улсаа төлөөлсөн хүмүүс бас цаашаа одоо энэ аварга болсон хүмүүс те Азийн үнжин гэдэг л тэр хүмүүс бас тийш цаашаа явах болов гэж би хараад байгаа. Зүгээр л хувь хүний л хардтал гэх юм те. Нахан бэлтгэлээл сайн хийгээл байж ах хэвээр яах нь шүү дээ. Тэгээд нөгөө энэ удаад ороогүй нөгөө хүмүүс бас те дараагийнх дээр нь чаленж хийх боломжтой шүү дээ. Шанс байгаа юм биш үү? Монголд маш олон мундаг хүмүүс байгаа. Тий нөгөө талдаа нөгөө нэг 200-аас одоо тий Тэгэхгүй одоо юу болох юм бэ? Гэхдээ нэмэгдчих болохгүй те. Нөгөө талдаа тэр нь одоо үнжи дараа жил ч юм уу 5 жилийн дараа ч юм уу бас мэдгүй те. Тэгэхээр тойрч иртэл бас хизээ болно. Тэгэхээр манай залуучууд бас те тэр тавьдаг шаардлага мэдсэн бааш те. Тэр хувийн нөгөө хүн хувийн бэлтгэл сайтай байх хэрэгтэй юм шүү дээ. Тэгээ нөгөө талдаас нөгөө монголчин залуу улс гэдгээрээ бас онцлог шүү дээ. Хүн амын бас 3-1 нь баг хүүхдүүд байдаг те. Тэгээд тэр залуу хүүхдүүд бас энэ маягаар биднээс аваасаа гэж хүсэж байгаа үлгэр дуурайл нь юу гэхээр ийм зөв амьдралын маягтай те спортоор хичээллээд ингэж явбал бас магадгүй те үздэг хардаг Netflix-ийн physical зуудаа орох боломжтой юм шүү дээ те. Тэгэхээр би хичээе. Хичээсний дараа магадгүй орохгүй гэж болно. Мэдээж те. Гэхдээ орохгүй байлаа гэхэд тэр хүн бүр гайхалтай би физиологийг өөртөө олж авч авах те. Ирүүл одоо сэтгэх оюун ухаан ч юм уу те. Маш олон зүйлийг өөртөө авах болохоор зүгээр яг уу энэ удаа шалтгаан болгоо те дараагийн физиклаад орно гэдэг зорилго тавиад ч юм уу өөртөө гоё үйлдэл гаргаасаа гэж аяа үсэт байгаа тийм. Тэгэл нэг тиймэрхүү. Тийм. Биеийн тамир гэдэг зүйл маань ерөнхийдөө бол тэгэл хүнийг өөрийг нь бол тэр чигээр нь хүүхдийг бол ялангуяа нийгэмшүүлдэг зүйл шүү дээ. Биеийн тамир манддаг. Биеийн тамир Мандан Баатар гээ. Тий. За тэгээ энэ удаагийн дугаараа. За одоо ингээд удахгүй буцаа явах гэж байгаа тий. Тийм би одоо өглөө нисээ. Улирал хизээ дуусаад эх орондоо ирэх юм байж та. За манай улирал болохоор цаагуурчин сонин сайхан гэвэл лигийн тоглолт эхлээд 4 тоглолт хийсэн байгаа. Манай баг тэгээд 4-р байранд явж байгаа. Нөгөө талаараа би тэгээд 4 тоглолт дотоо явж байгаа.
Бусад багууд лиг эхлэхэд би тэгээд ихний тоглолт одоо нэг тоглолтгүй өнжсөн 7 хоногийн таарад. Тэгээ сая бас нэг 7 хоног таарад тэгчэнгөө тэгээ нэг 4 тоглолт ахсдсан ингээд дутуу тоглолт хийж явж байхгүй. Бусад айлын хүмүүс болохоор 8 тоглолт хийж явж байгаа. Тэгээд сизон болохоор 3 сарын сүүлд плей-офф эхлээд 4 сарын сүүлд улиралд басна. 5 сар хүртэл гээл болгочод болчихсон. Окей. За тэгээд ямар ч гэсэн ирж зав гаргаж ярьсан үг. Тэгээд дуусгах гэдэг юм уу? Үгүй би өөр ярих юм байна уу? Ярил та. Тий. Манай хэнийг бас юм зөөлхөн хүүхд чиг гэдэг та нар гудамжинд дээрлэх гэж хагаад энэ волейболын гаранд бас алгадуулваа гэдэг. Падаачлуулаа. Андуурж агаад тий. Тэгтээ ингээд дуус үстэй. Манайха нэг юм байгаа хгүй юу? Ингээд волейбол гэхээсээ гадна заяа. Би одоо ингээд солио. Би харин жоох юм сумтай шүү. Үе сануу гэдэг. Би өөршгөл бодчихлоо. Би нэг тийм падаажж байгаа юм. Манай үчи бас падааж ихэн шүү дээ. Би энийхээ харцаг харалт. Дургу өргсөн нөхдүүд юм шүү дээ. Бай. Тэр аюул бас нэг бод гинт тэргийн бүртгэлд нь ороод дараагийн юмд хийцүү бах өө. Тэгэхээр одоо миний дүү дараагийн физикл бас юм гэж мэдлээ чи бас олонний танил зөвхөн спортын биш шүү дээ. Тий. Тэгсэн чи падаачлаа гэж. За баярмаг авъя гэсэн чи Netflix-ийг авах гэсэн чи баахан падаач юм. За цагдаа тэр 2 падааж бүртгэлтэй юм байна. Тэгэхээр ч бас жаа. Тэгэхээр хэцүү юм байна тий. За тэгвэл болчих. Миний дүүнэр амьдрал дээр хүн падаачлж байгаагүй л юу? Падаачлж байгаагүй шүү дээ. Нэр ингэсэн нөтний ярих нэрээ падаачлаагүй гэсэн шүү дээ. Тэр нь падаачлахгүй ч гэж бод. Тэгээ бас илдэг штэ нөгөө миний анхны падааж эзэн болвоо гэв. Тий. Эвгүй шүү нэрээ юу ярьж байгаа гар мар амар. Тэрийг зүгээр дими ялгачих. Тэгээ сая тэгээд яахчлаа. Тэгэд би ийм хэлсэн нөө. Би Netflix-ээр ингээд одоо өөрийгөө харна штэ тий. Тэнд нэг мис. Нэг л нарийнхан л хүн яваад байгаа байхгүй. Гар мар нь ингээд хөл мөлн ингээд. Гэтэ яг үндэ ингээд би ч бас ингээд таны хажууд бол бакум баад байгаа байхгүй. Яг ингээд харуул. Гайгүй. Үгүй одоо ингээ хоёулаа хөл мөлийг харьцуулбал эн чин тэгтээ чи чинь аргагүй шүү дээ эн чин мөнхийн формтой байгаа тамирчин хүн шүү дээ чи эндээсээ тесрэлт өгдөг хүн шүү дээ тэгэнгүүт ингээ шилб мэлб ингээд за юу хэлэх гээд байгаа гэхээр энгийн гэж хэлэх нь хашин те мэрэгжлийн спортоор хичээлдээ 160 70 см өндөртэй ч юм ингээ энгийн аж төрж бөө хүний хажууд хамт сүрэнгаа чи ямар бак амтан билээ те миний гарны булчин хүмүүс ч бүр гээд тэгсэн чинь тэнд очиод би чинь ингээд нөгөө 160 70 болчих үед те ийм өндөр хүмүүстэй ингээд булчингууд нь бүр ямар ялгарч харж те тэр тэнд бол ингээд үнэхээр л тим хэмжээний ийм одоо барагцаа авъя гэвэл нэг иймэрхүү те тим хэмжээний би бялтрын ингээд өрсөлдөөн болсон байхгүй те тэгэхгүй манай эд чинь навагч нэг тоон дотор хүсэг загж байгаа чи тэгтээ үнэхээр гоё харагдчихсан. Тий би бас нэрээ ингээ амар зорж орсон нэг юм байгаа. Ингээ дуунгээ сонс манайхаа. Netflix дөө. Тий. Зориод за. Шоонд орохдоо зориулж те. Би яг ярьсанд орохдоо л ийм нөгөө Ким Пацстэйс ахгүй шар энэ алтлыг юм будцсан. За. Ер нь би 3 жил ийм цагаан явж байгаа Монголд ирснээс хойш будцсан. Тэгсэн чинь яг нөгөө физикал азийн ярилцлага эхлэхэд бол би яг ийм бүстэй байсан байхгүй. За. Тэгээд тэнцлээ гэдэг гут нь би үсээ ургуулж хэлсэн. Тэгээд бор өнгөтэй болсон. Dark ингээд бараа өнгөтэй. Good idea. Тэгээд зөв сонголт хийсэн юм. Яа тэгвэл миний энэ шоунд хандсан одоо яг хүмүүс анзаараагүй байж магадгүй. Гэхдээ би энэ боломжийг ашиглаж хэлмээр байгаа зүйл нь юу гэхээр би тэнд ингээд өнөөдөр яг ханц сүрэн гээд очиж байгаа боловч нөгөө талдаа ингээд Монгол эмэгтэй хүнийг бас харуулж байгаа хгүй тий. Монгол хүн ингээ харахаар адепт хоёроор жишээлбэл төсөө авна шүү дээ. Монгол охтууд нэг иймэрхүү байд юм байна да тий. Залуучуудыг харуулгаа нэг иймэрхүү байд юм байна да гэж харах байхгүй. Тэгэхээр тэр чинь нэг ингээл очиол те нэг юм алтан шаргал өстэй нэг те нэг юм нарийнхан баа гэдэнд ингээ байгаад хэр энэ одоо Монгол охтууд одоо бүгд ийм болоо тий. Монгол эмэгтэй бүгд ийм бахтаа ч юм уу тий. Би тийм өнцөг өхийг ерөөсө хүсээгүй. Тэгээд би ч одоо 10-аад жилийн богино хүүхдээ явж байсны хөлөөл тоглолт амар байдаг.
уг нь ургуулмаар идэх ч гэсэн энэ үтгэн үстэй болохоор ингээд хаалтанд айгүй гомдол авдаг хгүй би чи ингээ голын хаагч болохоор үсрээ буухтаа айгүй хурд иргэдэг. Хүзүүний техниктэй толгоо ирэхээр би хурд иргэдэг. Иргэнгууд нь үс шарвдаг. Хажуудлынхаа үнийг ингээд нүд мүдийн шахууртаад байдаг байхгүй би чинь. Тэнгууд хүмүүс намайг өстой нэрээ юу юм уу өстой үсэн яасан үсээ тарьсан гадаад шиг мом шиг юм болгоч штэ тий. Тэгээ тэнд бол би бас нэг юм яг уу ягаад нэг юм тэ нэг нарийнхан нэг эвтэйхэн төрөх бас харуулж болохгүй гэж тэ нэг бас ус гизгээ янз бүр болгоод ахгүй нүүр хамаач гэсэндээ бас янз бүр будаад ахгүй тэ ингээл уруулаа маулаанаар будаал хөөрхөн байгаад ахгүй зүгээр ингээ даруухан будчаа тэ ингээл гоё эмхтэй хүн бай яа тэгтээ яг гүц үедээ ол үздэг юм бай яг гэж бодож бас үсүсээ тэгсэн. Одоо тэгсэн нөгөө дотор хүн гарч ирээ буцаа. Уруулаа улаанаар будаал одоо гараа авчих. Сая үсэн зураг авах юм нараж юм галзуу өний өдрийн юм шиг. Тэгээ би өдөр бол юм байдгүй шүү дээ манайхаа. Зураг авалт юм шүү. Сая бүр би бүр ийм амар бодол нүдэлтэйс. Арилчаад үрээд шүү дээ. Одоо тэнгуут нөгөө сая нөгөө нэг яг контент Netflix-ийн контент цацагж байгаа үеэр тэнд ганцаараа байсан гээл зарим нэг байдлаар сэтгэл санаа даун өндөр болох байсан гэж. Энэ дээр л ээж аавтынхаа хажууд очингууд тэр болгон баг сарнж гин үү. Яг нөгөө тэнд байхдаа би юу яаж байсан гэхээр яг нэг өдөр л эморсон. Бүр яалтчгүй. Яг тэр нь юунаас ихтэй байсан гэдэг. Тэр бол би бүтэн шүнжин унтаж чадаагүй миний нүд бүлцэтэл уйлсан манай багийнх ингээ гайхаад тэгээ би бодод хэлсэн ахгүй яг ийм болоод би ингээ дийлэхгүй ингээ уйлаад ингээ би нойргоо онцоо би өнөөдрийн бэлтгэлд бол ингээд бие нөөж бэлтгэл хийнэ гэж бүр ингээ хэлээд тренертэй хүртэл хэлээд надад ийм сэтгэл зүй юм болсон учраас би ингээд нэг амир те муу байж магадгүй би мэдгүй байна. Гэтэ надад ийм болсон шүү гэдгийг ингээ хэлээд байжсан баг. Тэгмэд эхлэл нь юу байсан гэж би тэд нөгөө бичлэг үзэж мүзэл тэгсэн чинь нөгөө адья ингээ бариад хин адья оргил ах орж ингээ барьдаг. Тэрийг дуустлал би чи ингээ нөгөө арчаагүй штэ гэж бодоод өөрийгөө үзчихэж штэ тэр даалгавар тий дараа нь тэр хоёр гарч ирж штэ. Тэгэл нөгөө ахаа сэтгэлийн хүчээр л давд юм штэ гэж үг хэлэнгоо тэр үг бүр ингээ би тухайн үедээ сонсоогүй яг үндэ. Тэр чинь адья цааталт нь оргилах бид нүрлөө хараад зогссон. Тэгээ адья цаашаа хараад хэлж байгаа тэр нөгөө аяахан үг чинь бид чинь бас 5 6 м холтцсон зайд чинь. Тийм миг дээр бол ингээ айгу цэвэрхэн орсон байхгүй. Тэгээ тэрийг ингээ сонсоод ингээ огшоод тий бүр ёо би үнэхээр л арчааг юм да гэж тийм юм болоо тэрнээсээ хойш зүгээр 24 цаг ингээд нөгөө дэлгүүрт явж байхдаа бөмбөрөө би чи бүр ингээд бөмбөрөө за ингээд нулимс өөрөө урсаад амжаа. Тэг ингээд цамцынхаа энийг ингээд нөгөө нортл ингээд арчицсан за. Өндөг авснаа ингээд арчил хажуутлын өмөр ингээд харж өнгөрч юм. Замаар гэж өөлж алхаж байгаа би чи бүр шалдаа буун гэдэг шиг юм бол. Тэгээ тэрний арталт нь өөрийгөө би шоолсон яг үнэндээ. Йоо за болжоо штэ одоо гээд ингээ 24 цаг өнгөрцөн бүр нойргүй ингээд солиорцсон ингээ нүүд дам ингээ амар хавдцсан те тарих ядарсан би ядарсан тэг ингээд нэг мундалтанд байгаа юм шиг мэдрэмж татсан нөгөө талаа үгүй чи ингээ те монголчууд ийм огшиж үзэж байгаа юмн дээр угаасаа ийм болцсон юм чи энэ бүхний нөгөө хүртэхтэй бол хүртэж чинь тэгэхээр зүгээр л ингээ байгаараа бай тий өнөөдөр яг уу алдсан гэхдээ тэрний дараа алдсныхаа дараа ямар бидгүй гэдэг дээр ч өөр анхаар үнэхээр тийм л юм бол лигтэй амжилттай бай тий лигтэй Монголынхоо нэрийг гарга өөрийнхөө чаддаг юм дээр илүү сайн байж гэдэг юм тий тийм пүүшлэх хүч аюу авсан тэр нь дал ингээд баярлаа таа тэгээд түрүүн зөндөө тайлбарлсан шүү дээ ингээд тэгээд тайлбар хийхээр одоо яг үндэ ингээд жоохон ядармаар чи гэдэг нэгэнт өнгөрцөн тэгж юмдаг байсан шүү. Одоо тэр нөгөө та 8 ингээд тэр ийм групп чат одоо байдгүй нэ. Бааш тий. Бэл байх уу? Тий. Одоо тэр гарч ийн марж ийн хоорондоо одоо бичнэ. Бааш тий. Тийм очрол хүртэл сая би яг онгоцноос буугаал тий. Юу лээ би бүтэн өдөр яваад 40 өдөр онгоцонд боссон шүү би чинь. Тэгсэн чинь онгоцноос буугаал видео кол орж ирж байгаа байхгүй. Тэгэл очроо ах Германаас би ингэж Монголд өнгөж буцсан. Тэгэл манай хин боки гээл нөгөө групп чатанд орж ирцгээ гэл. Видео кол шууд видео кол шүү дээ. За юу хийж ийн манайхаа. За хандаа бууцсан. Ахаа юу хийж ийн тоглолтод орох чинь. За яаж яа гээл. Тэгэл за одоо үзэж ийн яаж ийн шиг за амжааг байна аа гэл ийм хүн байнга. Үнэхээр гайхалтай хамт болон бүр цусан нэг бүр ингэ мэдрэгч байгаа хгүй тийм Монгол хүний тэр нэг багаар ажиллах чадвар ч юм уу те бүр ген. Тэгээ нэг бас нүүдэлчин соёл гэж юм бас байд юм шиг байгаа юм миний бодлоор. Бүр нэг оо тэ цаг агаарын байдлаас ч юм уу болоо тэ газ гэрээ буулгаад нүүх ч юм уу тэ нэг тийм юм байгаа шүү бид нар чи тэ хүүтэн уучраас яа тийм газ гэрээ барих ч юм уу тэ нэг тийм амьдралын хэмнэл байсан болоо дээр үед тэ тэр нь нэг ингээд
явсаар бас нэг юм жоох үлдсэн ч юм болоо ч гэж бодох шиг тий. Зөндөө. Одоо ярихаар бүгд л ингээл орж ирээл ингээл. Биш нэг ярьслаа мэсэл ерөөсөө өгөөгөө болохоор. За тэгээд урилга хүлээж авсан маш их баярлалаа. Баярлалаа. Дүүдээ бас цаашдын карьерт өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөө. Тий. Чи мундаг байсан шүү. Мундагч байгаа. Тэгээд өнөөдөр бас надтай хамт үзсэн баярмаа дүүдээ маш их баярлалаа. Тэгээд одоо яг завгүй үеийнээс эхэлж байгаа. Олдгоо байдаг уу? Сайн нэг жүжиг дууссан. Одоохон нэг жүжиг. Тэгээд нэг шинэ жилийн ажлууд өөр бас сюрприз зөндөө байна. Тэгээ одоо бас хүн падаачлана. Засар цагаар нь бас падаажаа хийн. За одоо маргаашнаас ингээд падааж бамаа гэдэг. Баян бамаа байхгүй одоо падааж бамаа болсон. Гэдэг нэр аваад. Ягаад ч юм те. Мэдээ чи Японы аль хоттой вэ? Би Токиод байгаа. Токиод байгаа юм байна. За. Нэг сард Blackpink үзэж магадгүй тэгвэл дүүтэйгээ бас нэг уулзнаа. Би тийгтийн авахаас хоцорсон. Амар хоцорсон. Одоо байгаа болов. Үгүй тэр чинь ийм байна. Суглаанд орох юм биш үү? Тэгш үү? Суудлын суглаанд орно шүү дээ. Суглаанд ороод шууд авахгүй юм байна. Суглаанд ороод суглаа тааруул худалж авах юм байна. За. Олон хүнтэй газар ч тийм биш. Алаа та хүлээж байгаа юм уу те? Blackpink. Сая би Travis Scott үзээд. Пүү, тийм үү. Тэ Японд ирсэн би тийм. Чиний story тийм би анзаараагүй санагдав. Хийсэн үү? Би оруулаг байгаа. Хийгээч. Харин тийм. Үнээр галзсан. Тэр хийж болохгүй үе байсан баг тий. Болохгүй цаашийн зүгээр нэг physical Asia гэсэн гарсан. Travis Scott тийм гэдэг хараагүй. Энэ бас жоох тэгснэ ингээ шар үсэмстэй байв. Фикс тий. Нөө эмор голцсон. Тий нэг тэнд нөгөө ийм үстэй нэг ингээ яадсан нөхөр чи энд ирснэ шар үстэй ингээ би энэ болоод чи аюу. Би тэн дээр хамгийн гоё нь юу байсан гэсэн чинь хин ие гарч ирж байгаа байхгүй. Тий. Kanye West гарч ирсэн тий. Дан. Тэр хэсэг зүгээр харсан. Дан. Амар. Чиг ахаа уйлцсан уу чи тэгээ? Утахгүй story орно. Утахгүй. Travis Scott. Орон сүн. Миний ажиглын хүн бит хоёр за sorry гэхдээ what the fuck гажуулаа зан тэр Канадаас ирсэн нэг залуу бас тэр. Тэгээд сюрприз тий. Тэр бага авч маа. Энгийн плейт ингээд бас Монгол янз янзын бас сектортэй байсан юм шиг байна тий. Тийм байсан. Тэр бол арай гайгүй яг энд авъя гэдээ авчихсан. Гэтэ би болохоор азтай бүр нилээн ойрхон авц. Жохон үнэтэй тикетийн жохон хичээж авсан юм. Тэгсэн чинь бүр яг ингээд тэр хүний ингээд царайг ингээд харж ер нь л чадчихсан би бэлтэр. Хамгийн үнэтэй нэг 2 сая 800 байсан гэж үү тий. Тийм л 400 мянгаас нэг 2 сая 800 байсан юм бил. За маш их баярлалаа. Тэгээд энэ түрээд өндөрлж байна. Бүгдээрэнд нь эрүүл их сайн сайхныг хүсье өрөөё. Бай.